За сайн байцгаана уу их хүнд үзэгчтэй. Liberty Pub нэвтрүүлгийн маань энэ дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За сүүлийн үед одоо нөгөө татвараа буулгая гэд хөдөлгөөн явж байгаа. Энэнтэй зэрэгцээд ер нь бидний төлсөн татварыг юунд зарцуулаад байгаа юм бэ гэдэг талаар өнөөдөр яриа гэж бодоод цугларсан юм байгаа. За тэгэхэд бүгдээр эхнээсээ өөрсдөө танилцуулаад. За сайн байцгаана уу? Номин Эрдэнэ гэдэг. Тэнгэр телевизийн эдийн засгийн албаны продюсер. За санхүү эдийн засгийн сургуулийн багш. Батбаярын жаргалан эдийн засагч, улсын хурлын гишүүн. За шинэ гэрэл эдийн засагч хөөрэ бизнес эрхэлдэг. За тэгэхэд бүгдээ өнөөдрийнхөө нэвтрүүлгийг гой тулгаад эхлэе те. Манай нэвтрүүлэг чинь шууд тулгаж эхэлдэг. Тулгачвал зүгээр үү? Болно юу ч тулгасан яах вэ? За тэгэхэд өнөөдрийн нэвтрүүлэг гой болохаа гэж бодож байна. Cheers. Хамгийн шилдэг пив юу вэ? Дэлхийн 192 орны сая хүмүүс хэрэлдэг. Би ч гэсэн тэдний нэг. 800 жилийн түүхтэй Германы хаадын сонголт харьцуулж шүү. Хамгийн зөвлөн шарайг халуун өдөр тис хөднө. Азийн номер 1 юм аялт баригддаггүй залуусын сонголт. Бусад пив ухаар яадыг би мэдгүй. Энийг ухаар цаанаасаа ирчүүч авдаг гэдэг. Хансаг зөөлөн амт Монгол премиум шарай. Хамгийн шилдэг пив юу вэ гэж юу? Хамгийн фрэш нь, хамгийн шилдэг. Always fresh. Манай нэвтрүүлгийн хүмүүс энэ улмал уухаа болоод байгаа. Улмал уусарчаалаа. Тэгэхдээ ер нь уудаг нэвтрүүлэг гэж мдээгүй байгаа шүү. За амраадаа нэг бэлэгтэй ирсэн. Үндсэн асуудалтай орохоос өмнө. За чи юу вэ? Анх удаага нэвтрүүлгээр бэлэг авч чинь ямар гоё. Болгоомжтой задлаарай. За болгоомжтой яана. Юу вэ? Хүй дотроо дахиад ирт юм уу тий? За. Хөрөө шүү ямар гоё. Ямар гоё. За энэ ингэж чинь Amras Weekly Show Happy Anniversary гинэ. 5 жилийн өмнө төргийнэ. Вау баярлалаа. За 5 жилийн өмнө төргий. Я 5 жил. Хавар мэлэн шиг. Хөрөө дээр. Харин сая нөгөө Милегийн номны нээлтийн урлаг авсан харамсалтай ноч амжаагүй. Тэгээд яг тэн дээр Amras Weekly Show-гийн 5 жилийн явуулах гэж юм гэсэн. Тийм урлаг байсан учраас бас Амраада одоо үйл хэрэг гүзэл санааныхаа төлөө ийм одоо за 5 жилээр 50 жилээр зогсохгүй тий. Энэ том төрийг хөрөөдөрөө. Хавар мэлэд чинь бас хүмүүс бэлгэлсэн мэлэн ш тэр хөрөөг нь. Тэгээд задах чи хөрөөтэй гарч ирсэн юм билээ. За тэгээд өнөөдрийнхөө яриг шууд эхлэе. Манай номингоос эхлэе төхөө. Номын ер нь яагаад энэ төрийн зардлага ер нь юм үр ашиггүй байна гэж бодсон бэ? Тэр талаас нь шууд яриад эхэллээ. За би яг өөр дөрөө жишээ ерөнхийдөө авч харж байна л да. Тэгээд та одоо сүүлийн үед энэ одоо татвараа багасгах гэдэг энэ хөдөлгөөнийг хийгээд би ч гэсэн өөрөө бас оролцоолж чадхаар оролцоол явж байгаа. Тэгээд энэ одоо маш чухал асуудал юм. Яагаад тэгэхээр татвар өөрөө өндөр байна гэдэг нэг асуудал байгаа. За дахиад цаана одоо тэр татвараас гадна тэр цуглуулсан татварыг одоо хэрхэн зарцуулж ийн гэдэг бас нэг асуудал яваад байгаа шүү дээ. Тэгэхээр би илүү нөгөө нэг татвараа багасгахыг гэж байгаагаас нь нөгөө талд нь буюу татвараар цугларсан тэр мөнгийг хэрхэн одоо үр ашигтай зарцуулж ийн гэдэг дээр нь илүү санаатай гэсэн үг. Тэгээд би одоогоор бол ингээд хоёр ажил хийж байгаа юм хүн байна л да. Гэхдээ надаас гарч байгаа татвар бол одоо үнэндээ бол өндөр санагдаж байна. Одоо жишээ нь би энэ татварыг ийм хэмжээнд одоо төлж явж байгаагаараа надад эргээд юу ирж байгаа вэ гэдэг асуудал. Тэгэхээр надад яг өнөөгийн байдлаар бол мэдгдсэн юм одоо яг нэг ч алга. Яг одоо амьдрал дээр би мэдгээд шүү дээ. Тийм учраас ер нь бол яг энэ салбарт байгаа дахиад энийг илүү задлж тайлбарладаг хүний хувьд бол илүү дуу хоолойгоо өргөх нь чухал юм байна гэж хараад байгаа. Тэгэд яг цаашдаа илүү дэлгэрүүлээд хэдүүлээ яриад төсвүүдээр ямар хуу асуудлууд байгаад байгаа. Миний олж харсан үнц нь юу юм те. Одоо зүгээр миний харж байгаагаар бол зүгээр л гудамж талбайгаар явахтал татварын мөнгийг ямар их үр ашиггүй зарцуулж байна тий. Одоо жишээ нь миний нэг мэддэг нэг хэсгэн явган зам байдаг хгүй. Тэр ерөөсөө жил болгон солих. Тэгээ одоо яагаад жил болгон солиод идэх одоо бүү мэд.
Дээрээс нь одоо өнгөрсөн жилжингээ зам тавилаа. Яг энэ манай гадна талд тавьсан шүү дээ. Энэ долгиотой зам тавьсан тийм. Тэр гайхаад өглөө явж байгаад би ч тэр өглөөч жоохон шартцсан явсан. Энэ одоо би ингэж хараад байгаа юм уу? Яасан ингээд харсан чи яг жигнэсээ долгиотой зам тавьсан. Одоо бол янзлаагүй. За ерөөсөө ханш нэгээл баг янзлчнаа л гэдгсэн байхгүй. Тэгэд энэ татвар төлөгчдийн мөнгө үнэхээр ойлгохгүй байхгүй. Тэгэд иймэрхүү юмнууд бол одоо эргэн тойронд бол маш их байна. Тэгээд хэн бас яг явцад бас их гой фактууд бас бэлдээд ирсэн мэлээ манай наймаа. За шинэ ах маань. Яг бидний нөгөө нэг нь төлж байгаа татвар бид нар ялангуяа сүүлийн жилүүдэд бол улсын төсвүүдээр нэлээд анхаарат идэм билээ. Гэтэл орон нутгийн төсвөө ингээд ерөөсөө оролцдоггүй анхаардаггүй. Тэнд яг ямар хэмжээний мөнгө явж байгаа гэдэг бараг мэддгүй шахав. Жишээлбэл зүгээр л ингээд хавуулд өөрөг 2025 онд бараг 800 сая төгрөгийн томилолттой гэдэг. Тэ хаашаа одоо явах юм. Тэрнийх нь одоо бараг 6-700 орчим бараг гадаад томилолт байх жишээ. Тэгэхээр одоо зүгээр нэг энэ дүүрэг одоо ийм их хэмжээний томилолт тэр одоо хов хүний орлогын албан татвараас бүрдэж байгаа ихэнх мөнгөөрөө ингээд зарцуулдаг. Тэрийг иргэд мэддэггүй. Ямар үр дүн гарч байгаа гэдэг мэддэггүй байх жишээ. Тэгээд энэ төсөв тойрсон нөгөө нэг төлөвлөлтөөс авахгүйла тайлагнах хүртлийн процесс дэх нөгөө оролцоо ил тод байдал өөрөө нөгөө одоо бол манад их тийм сайн одоо процессчийг үл гэж хараад байгаа байхгүй. Тийм яг хөө сүүлийн үед нөгөө нэг энэ мэдээллийн технологийн ачаар бол яг бидний нүдэн дээр нөгөө бидний одоо төлсөн татвараар хийж байгаа ажлууд бүтлгүүтэд байгаа хийж байгаа нь ингээд харагдаад эхэлчихлээ. Тэгээ шилэн одоо тэрний нэг жишээ бол одоо нөгөө төсвийн нөгөө нэг 5 зарчим байдаг. Тэрний нэг нь бол ил тод байдал байхгүй. Тэгээ ил тод байдал дээр жишээлбэл шилэн дансны хууль гэж батлагдсанаас хойш бас бид нар ч бас харьцангуй яах мэддэг болчихлоо шүү дээ, тий. Яагаад энэ дүүргийн иргэдийн төлөөлөгчд тий энэ жил 20 сая төгрөгийн буцалтгүй тусламж өгсөн юм бэ. Энд чинь дүүрэх зөндөө зардал гаргаад нэр дэвшээл ялж исэн хүн чи одоо гинт буцалтгүй тусламж ингээд авцсан байх. Нэг ядуу айл шиг. Тий. Тэгээд ингээ 12 сард өгөөд ирэхлээр нөгөө дүүрэг болон дүүргийн тамгын газар болон иргэдийн төлөөлөгчд ажлын албаных нь маш их хэмжээний урамшуулалт тусламж авцсан байдаг жишээ нь. Нөгөө төсвөө ондоо багтааж ямар нэгэн байдлаар зард дуусах одоо тийм одоо юу юм шиг байна. Одооний зохицуулт нь тийм шиг байна. Тэгэхээр бид нэр эргээд нэг олон зохицуулт дээр эргэж харах хэрэгтэй юм байна. Энэ гарч байгаа зардал болгоныг бид нар бас харж явах хэрэгтэй. Энэ өөрөөр хэлбэл одоо дахиад бид нар нөгөө ил тод байдал дээр нь дахиад анхаарах шаардлагатай юм байна. Тэн дээр байгаа зохицуултуудыг эргээд харах шаардлагатай юм байна. Нөгөө нэг орхитод байгаа юм бол төлөвлөх үйл процесс шүү дээ. Бид нар ерөөсөө тэрүүндээ оролцдог байхгүй. За яг энэ танай хажуудлын замыг энэ жил засах ёстой юм уу, ёсгүй юм уу? Танай энэ хажуудлалд явган хүний замыг сайжруулах хэрэгтэй юм уу? Камер нэмэх юм уу? Ерөөсөө одоо яг манай энэ дүүрэг хороонд яг юу хэрэгтэй байгаа гэдгийг бид нар бас сайн мэддэггүй. Тэгэл бидний өмнөөс нэг хэсэг нөхдөд төлөвлөөд хэсэг мөнгө тавиад тэр нь ингээ шатандаа батглаа явчихдаг. Нэг иймэрхүү байдалтай яваад байна гэж бас харж байгаа. Манай жаргалан гишүүн бас өнөөдөр ирсэн байна. Би зүгээр яг хувь хүний зүгээс бас нэг юм хэлмээр санагдчихээн яг үнэндээ нэг бэлэг өгсөндөөч биш. Зүгээр яг өнөөдөр яг улсын хурлд байгаа нэг цөөхөн хитэ яг дуурч байгаа гишүүдийн нэг үн. За тэр зэмээ ардснамаас нэг 2 эмэгтэй гишүүн бол яалтчгүй болвол үнэхээр одоо яг сэтгэлд хүртэлтэй. За энэ хүн бол яг л бидний хэлийг гэснэг хэлж ин да гэмээр ийм дуурч байгаа гишүүдийн нэг бол жаргалан гишүүн шүү. Тэгээд тэрүүгэрч айгу бахархаж байгаа шүү нэрээ тоглоом. Би бол яг үнэндээ ийм байна гэж бодоогүй. Миний хүлээлтээс бол хамаагүй дээр өөр байгаа. Нэрээ хүлээлтийг доогоор гэсэн гэж. Ер нь хүлээлт доогоор байх зүгээр хэдэж шүү дээ. Яг гоо бид нар хичээжлээ. Тийм. Гэхдээ би бол одоо бүр нэг суураас нь яах ярьж эхлэмээр санагдаад байна. Яг өнгөрсөн одоо 7 дугаар сарын 2-нд бид нар тангараг өргөсөн. Тэрнээс ч хойш ингээд бас л хид хідэн төсөв хэлцлээ тий. Маш олон асуудал дээр маш олон мэдээллүүдийг цуглууллаа. Янз бүрээр үзлээ. Тэнгүүд яг эргээд бас нэг суйрлуугаал буцахгүй бол одоо бид нар юм деталь яриад бас ийм реформ бий болохгүй юм байна. Тэ нөгөө нэг процедураа яриад тийм үү. Эсвэл одоо нөгөө энэ хажуудлын зам гэж яриад тахлаар ингээд нөгөө тэр чинь нэг юм сэтгэлгээний өөрчлөлт өрөөсө гарахааргүй болчиход байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр нөгөө суур нь одоо жишээл зүгээр миний зүгээс юу гэж харж байгаа вэ гэхлээр за бид нар одоо 35 жилийн өмнө
Тэгээ одоо юу гэдгийг нөгөө арчил эрхчлөө тэгээ одоо энэ чөлөө зах зээлийн нийгмийг сонгосон. Тэгээ тэрнээсээ хойш ингээд 35 жил ингээд нөгөө их үедээ ч нөгөө шилждэг байлаа шүү дээ. Тэгээ манай нөгөө эдийн засгийн онлынхан болохоор тэгдэг байсан шүү дээ. 90 оны нөгөө хос шилжилтийн цаг хугацааг амжилттай даван туулж энтер гэдэг те. Тэнгүүд за ингээд шилжиж исэн. Тэнгүүд ингээд өнгөрсөн хугацаанд жишээлх юм бол нөгөө уул уурхайн зах зээлийн одоо уул уурхайн салбарын одоо нэг өсрөнгөө ингээд нэг бүүн болоод те. Тэгээд гинт баахан мөнгө цутгацсан төсөвлөө төрлөө. Тэнгүүд яг үндсэндээ тэр 90 онд хийгдсэн зах зээл рүү хийгдсэн шилжилт байхгүй болчихж байгаа байхгүй. Тэгээ одоо бол үнэндээ бид нар чинь ингээд ийм төрийн эдийн засгтаа сууж штэ. Тэ төсөв нь ийм том төрийн өмчт компаниуд нь ийм бяртай. Тийм. Тэгэхээр чи ер нь одоо манайд бараг эргээд нөгөө нэг тэр нөгөө шилжилтийн өмнөх цаг хугацаа руугаа бараг буцаад очсон ийм дүр зураг бас ажиллагдаад байгаа байхгүй. Тэгэхээр тэн дээр зүгээр одоо бид нар улс үндэстнэрээ юун дээр бас нэг санал нийлэх хэрэгтэй вэ гэхлээр за окей бид нар ер нь одоо цаашдаа ямар замаар явах юм бэ? Одоо нэг бүр суур юмнууд дээр тохирчмоор байгаа нөгөө борцоор ярахаасаа уртаар. Уг нь хөрхөн үндсэн хөл дээр байгаад байгаа харин тий тэрийг ойлгуулчмаар байгаа. А түүнээс биш ингээл нөгөө нэг бас эргээл иргэд ч гэсэндээ одоо ингээд нөгөө за одоо төр ийм хийж өгстэй. За чи улсын их хурлын гишүүн чи надад ийм зүйл бараг ухаж өг. Тийм хийж өг энэ гэсэн нэг тийм шаардлагууд тавиад яг гэтэл чи ингээд нэг одоо төлөөлөгч нь хийн, хяналт тавих эрхтдээ субъект нь хийн энэ гэд бүх ингээд нөгөө байрнууд маань ингээд бас айгүй өөр болчиход байна шүү дээ. Тэгэхээр чи бид нар тэр суурай за нэг эргээд харъя. За бид нар ер нь одоо магадгүй 10 20 жилийн дараа бидний мөрөөдөл одоо бид нар яг ямар нийгэмд амьдрмаар байгаа даа. Тэ? Одоо түрүү төгжирчээд ороод ирлээ гэсэн чи 15 жил төгжирлээ гэдэг чинь бидний үеийн залуучуудын одоо залуу нас нь ерөөсөө л Улаанбаатарын нутаа төгжрэлд өнгөрсөн. Одоо би 40-т. Харин тий. Одоо жишээл би оюутан болоод одоо тий оюутан байх үеийнхаа мөрөөдлийг санахтаа за бид нар чи ерөөсөө бараг Facebook шиг компани байгуулаад тийм үү. Дэлхийн зах зээл дээр гараал тий. Тэгэд бүр нэг алаад өгнөл гэсэн нэг тийм мөрөөдөлтэй байсан шүү дээ. Тэгсэн чи одоо ингээд өөрсдөө эргээ харсан чинь нэг 40 иргэм насны залуучууд тий. Энэ хорооны засаг болохгүй байна энэ төргээ яриа сууж иж бас боломгүй байгаа байхгүй тий. Тэгэхээр чи мэдгүй би бол шингэрлээ гэж. Тэгэхээр тэр суур нь бас юу юм. Тэгээ бид нар төрөөс төр гэдгээ юу гэж төсөөлж байгаа. Тий. Тэр зах зээл гэдгээ юу гэж төсөөлж байгаа. Тэр эдийн засгийнхаа одоо тэр хөгжлийнх нь үндсийг нь юу гэж ойлгож байгаа. За бүр жоохон наривчлаад ирэх юм бол одоо за аль аль салбарыг бид нар хөгжүүлмээр байгаа. Тэ түүнээс биш нөгөө нэг юм намуудын мөрөөдлийн жагсаалт гээл одоо манай намд ч явлаа, олонхын намд ч явлаа. Үеийн үед гангийн үйлдвэр харин зис сайлуулах үйлдвэр харин 5 дугаар цахилгаан станц энэ төр гээл адилхан мөрөөдлийн жагсаалт бичээл. Тэгээ яг үндэ одоо өнөөдөр биднэрт гангийн үйлдвэр хэрэг байна уу? Яг энэ цаг мөчтөр. Тэ. Гэтэл тэр бүгдний чи одоо нөгөө мөрөөдлийн жагсаалтуудад нийлүүлээд ингээд нөгөө мега төсөл энэ төр гээл одоо ингээд бас араас нь хөдөлт гэдэг нь шүү дээ. А гэхдээ яг одоо хаана ажлын байр бий болох юм те? Ямар экспорт бий болох юм? Бид нар хинд юугаа зарах юм одоо ингээд Монгол улсын хэмжээнд аваад үзэх юм бол тий. Төртөөгөө төвлөрсөн төлөвлөгөөтэй эдийн засгаар явах юм уу? Тий, яг үнэ. Хувийн хвшлийн зах зээлийнхаа зарчмаараа яваад маркет явах юм уу? Гэдгээс сонгоотгооч ээ. Тий. Эсвэл боли. Үнэхээр тэрийгээ сонгохгүй бол өдөртөө социализм руугаа буцъё. Асуудал алга. Тийм ээ? Харин тэгэхээр чи тэгээд нэг мөр бас болчмоор байгаа. Яад вэ гэхээр үгүй л хамаг уулуурхай юмнуудаа төр дээрээ аваачиж овоолчоод тэнгүүтээ тэр нөгөө нэг одоо баялагын сангийн уу юу гэнэ тэрнээсээ бас ингээд нөгөө нэг мөнгө хүлээгээ суучдаг байгийг бол одоо тгий. Одоо хамаа алах тийм утсан руу ороод хар гэдэг байгаа шүү дээ. Хи өдөрт хэр өсөж байна. Тэгэхээр бидэрт илүү өөр мөрөөдөл бол одоо би байгаа л гэж ойлгоод байгаа шүү дээ. Тэгээ банус ч одоо бас яг 40 иргэм насан дээр байгаа хэрнээ одоо санаатыг 20 30 жил энэ явах юм байна ч тийм. Шийдэгдэх юм уу энэ ч. Энэ одоо ингээд 14 мега төсөл дээр нь нэмээд бараг 50 дуурхаг авах гээд байна уу тий. Тэгээ цаашаа бараг үүсмэл ордыг хүртэл аавна гэж байна. Тэгэхээр энэ ер нь энэ 4 жилд бол энэ төрийн эдийн засгийг шийдэгдэхгүй юм шүү. Би бол тэгж хараад байгаа. Ер нь бол энэ засгийн үед одоо энэ их хурлын үед бол энэ уул уурхаг төрд авах тий. Тэгээд одоо энэ төрийн том бизнесүүдийг бий болгох энэ процесс бол ер нь зогсохгүй байна гэж харж байна. Одоо яг нэг талаар одоо энэ 126 гишүүнтэй одоо нэг анхны парламент энэ төр гэл гоё юм бас яригдчаа тий.
Тэгэхээр тэр утгаараа одоо жишээл энэ парламентод арчилсан нам 42 гишүүнтэй болоод бас орж ирлээ. Сүүлийн 8 жилүүд ингээд бид нар ч өмнөлхөө цөөнх байлаа шүү дээ. Тэгээ сүүлдээ бүр ингээд нөгөө тамга тэмдгэж булаалгаад нэтэрээ болоод бас айгүй олон сорилтуудын ард гарсан арчилсан намын хувьд бол тий. Тэгтээ арчилсан намын одоо тийм нөгөө үзэл санаа бол ямагт л одоо юу гэдгийг нөгөө тэр арчлын хувьсгалынхаа үзэл санаан дээр тэр нөгөө зах зээлийнхаа эдийн засаг тэр хүний эрх хэрэгчлөөнийхөө үзэл санаан дээр байсан. Тэгээд тэр хүч бол ингээд энэ парламент ороод ирсэн. За тэгээд бас дээрэс нь ингээд бас өөр намуудын төлөөлж байна. За тэр үтгийг олонхын намын төлөөлж гисэндээ зүгээр яг ийм нам гэхгүйгээр улс төрчихгүйгээр тий бас яг нөгөө нэг үеийн гэдэг юм уу бас нэг юм одоо эх орноо нэг арай өөр гоё болгочих гэсэн хүсэл эрмэлзэлтэй тийм бас хүмүүс байна. Одоо 40-од насны хүмүүс байсан. Тийм хүмүүс бол бас байна. Тэгтээ тэгээд одоо жишээл бидний хооронд л ингээд зөндөө олон бас барьерууд байгаа даа л та. Нэг талаасаа ингээд нөгөө нам гэж хуваагдчихээн те үе гэж хуваагдчихээн мэдгүй ингээд айгүй одоо ингээд нэг юм айгүй олон хуваагдлууд донд бид нар бас одоо ингээд нэгнийгээ сонсгоо байчаад байна. Тэгээ тэр нь одоо мэдгүй зөв юм уу буруу юм уу би сайн мэдэхгүй байгаа тийм. Гэхдээ ядаж нөгөө нэг юм American Dream гэдэг шиг те нэг юм нэг эцсийн цэгээ бүдэг бадагч гэсэн нэг тэр тэнцээ нэг юм одоо нэг юм юу байгаа шүү. Одоо нэг цэг байгаа шүү гэдгийг нэг харчмаар санагдаад байна. Сүүлийн үед одоо хамгийн аимшигтай санагдчихж байгаа юм нь юу гэхээр ерөөсөө дээрэмдэл автгалчих. Юу ч хамаагүй. Үрцжүүлдэггүй. Одоо жишээл стратеги орд гэдэг чи одоо том ордыг хэлж байгаа шүү дээ. Стратеги ордоос ахуулаад сүнцэн балгас хүртэл бүгдийг дээрэмдэж авч шүү дээ ерөөсөө. Стжон одоо ерөөсөө бүгдийг дээрэмдэж болох бүхэл юмыг төр дээрэмдэж аваад. Одоо зүгээр жижиг сувиллаа шүү дээ. Миний мэдж байгаа хоёр сувил авчлаа шүү дээ. Шүүхийн шийдвэр, 3 шатны шүүхийн шийдвэр. Ямар одоо энэ хүмүүст үйл ажиллагаа хэвээ явуулж болно гэдээ багтал хотын дарга шүүхийн шийдвэр над хамаагүй гээл хамгийн сүүлд богд сувлээ. Тэгээд би бас фантос үсчээд байна шүү дээ. Би бас нэг сони юм ажиглав. Саяхан одоо Нью-Йоркд одоо хувь төрийнхэн бөөнөр нийлээд одоо хөрөнгө оруулаач гээл явлаа. Тэгээд яг логик нь ойлгохгүй байхгүй. Хэрвээ чи хөрөнгө оруулаад том уурхай бол бид нар дээрэмдэж аавна. Тэгсэн мөртлөө чи хөрөнгө оруулах гэдэг байхгүй. Ямар амьтаа орох юм. Уу яг зээл өгч бол магадгүй. Янз бүрийн зээл гоё төсвийн алдагдлаа манус бонд чи хөрөнгө оруулаад төсвийн алдагдлаа бид нар нөх түүнээс биш тэгэж хөрөнгө оруулж эрсдэл хийж орох ямар ч тэнэг амьтан байхгүй шүү дээ. Сая тэр Нью-Йорк явсан гэснээс Warren Buffett-тай уулзсан байсан шүү дээ тий. Lemon Press-ийнхаа. Тэгэнгүүт уулзсан ч байгаа асуулт асуусан. Тэгсэн чинь нөгөө Монгол улс яавал одоо юм хөрөнгө оруулагч нар таалагдах уу гэсэн чинь инфляц ханш гэж хэлсэн. Тэгээ би нөгөө би л 10 жил ярьж байгаа. Би тэгж хэлдэг байхгүй. Наадын чи харин манус сүүлийн хэдэн жил ингээд яриад тэгээ Warren-ыг хэлэнгүүт амар ороод байна гэдэг шиг тий. Тэгэнгүүт яг угаасаа уул нь нэг орнд бол айгаа ойлгомжтой шүү дээ. Тэгээ за ингээд бүх юм доктортой байя. Тэр нөгөө ханшин доктортой бай тий инфляц нь одоо ингээд нэг юм ойлгомжтой байж гэдэг юм уу төрийн шийдвэр нь юм доктортой хэрэгждэг хууль засгалдаг тийм байя тий төрөнд дур зоргоор сонсохгүй байгаа юм шүү. Төрөнд дур зоргоороо байх сонсоод бүр уурж муурлаад бүр янз бүр болоод байгаа. Тэгсэн мөртлөө хийхгүй байгаа. Гэхдээ харин нөгөө талаас харин тэр чинь ингээд нэг нийгмийн сэтгэл зүй байгаа шүү дээ. Одоо сонгуул яаж явдаг болсон мэддээ шүү дээ. Тэнгүүд нөгөө сонгуулиар хүмүүс тийм нэхэд юм. Тэ? Одоо тэр нөгөө нэг яг энэ Баян ядуугийн ялгаач бас энэ айгуу сүүлийн жилүүд асар их өсчлөө тий. Тэр чинь нөгөө нийгэмд айгуух олон хуваагдлууд бий болоод байна гэж бид түрүүдэд шүү дээ. Тэр хуваагдлууд дунд жишээлх юм бол одоо жишээл одоо юу гэдгийг орлого багтай нь орлого өндөртэй хүндээ хатаархдаг ч гэх юм уу тий. Тиймэрхүү юмн дээр бас тоглоо сурчлаа шүү дээ. Гэхдээ тэр чинь ингээд нэг тийм юм бүтээлч шийдэл рүү юусаа аваачихгүй байхгүй. Тэнгүүд ингээл нөгөө тэнцэн ард нь одоо юу гэдгийг наад уурхайг нь хурааж аав те. Одоо тэр нөгөө ард түмний мөнгийг ард түмэндээ өг энтер гэдэг хүч байхгүй бол энэ улс төрчнөр бас ингэж авирлахгүй байхгүй. Тэгэхээр одоо нөгөө өндөгөө дахиа юу гэдэг шиг болчихсон. Тэ? Надаа бас яг мэдээж энэ хар бараан тал байгаа. Гэхдээ бас гэгээлэг тал байна. Байна. Жишээ нь. Одоо манай шинэ ах чинь ингээл юм санаачлал 6 хоногийн дотор шүү дээ. Яг 7 хоног арайч хурж амжаагүй байхад 100 мянган хүн бүр ардаа дан систем рүүгээ ороод тэгээ хамаг мэдээлэл өгөөд хамаг мэдээлэл өгж байгаа юу одоо саналаа өгж штэ 100 мянган хүн штэ тэр чинь амар их тоохгүй.
Тэгэхэд нам бүртгүүлэх 801-ийг бүртгүүлэх гэж хичнээн сар боллоо. Тийм. Тэгэхээр эн чинь өөр амар том дохио байхгүй да. Уран эсэргүүцсэн хүмүүс чинь 30 хоног тэнд чинь бол бас сүбэр сэтгүүлчдээсэн шүү дээ. Бараг 2-300 мянган дагагчтай тийм. Тэд нар ингэж 30 хоног яваад 12700 хүний л гар үсэх гэсэн. Тийм. Яг үнэ. Тэр юу гараараа тэгэхээр ардаа хүмүүс нөгөө уран эсэргүүцэж байгаа масс ч олон байгаа гэж боддог чинь яг үндэ худлаа байхгүй. Одоо яг тэр бол яг ингээд эсэргүүцэж байгаа нөхдүүд чи яг массын төлөөлөл гэж харагдгаар л байсан шүү дээ. А гэтэл яг үнэндээ хүмүүс тийм шүү. А эсэргээрээ юун дээр хүмүүс санал нийлж байгаа гэхээр одоо наад авилгалчин болсон. Одоо энэ хит данхаас нь төсөвчин болсон. Одоо бид нар татвар баг төлмөр гэдэг санал өнгөрсөн жил санаж гинөө. Нийгмийн даатгалыг 50%, нөөтийг 50% гээд хоёр санал орж ирсэн. Миний санах юм. Миний санах 11 лөө 12 хоногийн дотор 100 авсан шүү. Тэгэд энэ хоёр одоо 100 авцсан хоёр юм аа бариад гүгээд байгаа шүү дээ бид чинь татвараа болгоё гээд. Тийм надад бол тийм байна. Сайлах уу муулах уу? Үгүй яг зүгээр нийгэм болвол энийг хүсэж байна. Одоо нөгөө ерөнхий сайд чинь сая шинэ жилээр хэлсэн шүү дээ. Ард иргэдийнхаа санал дээр үндэслээд гэж хэлсэн шүү дээ. Тэ? Нийгмийн даатгал болон татварын шинжилгээ хийнэ гэсэн. Яг үүндээ хүмүүс хүсээд байгаагаа тэнцээ бүр фактор ингээд харуулад шүү дээ. Бүр яг хов хүнээрээ ингээд зүгээр нэг юм сошиал дээр ингээд явж байгаа тийм зүгээр юм хоосон хий үзэгдэл биш. Энд чинь ингээд бодтой юм байгаа даа. Би ингэж хараад байгаа наадхан дээр чинь. За яг хүмүүс бол яг ингээд өөрсдийнх нь хийж чадах хэмжээнд бол хийж ин тий. Одоо жишээ нь яг тэр блог нь хийж байгаад ингээд ороход бол мэдээж хүмүүсээс хүчин чармаал шаардж байгаа. А тэгэнгүүт цаашаа нь ороод хүмүүс ямар ч мэдээлэл болчихдог. Одоо жишээ нь бид нар үнэхээр татварыг буулгах нь яг зөв үү, буруу юу гэдэг дээр яг тийм үгүй гэж одоо тайлбарлаж чадахгүй байна гэсэн. Одоо миний яг энэ аргумент гаргаж чадахгүй гэж юу? Миний энэ хийгээд байгаа гол одоо багш болоод ч юм уу эсвэл ингээл телевизэн ажилтан болоод яваад байгаа гол зорилго ч ерөөсөн хүмүүст аль болох мэдээллийг өгөөл гэж байгаа зорж байгаа ийм хэлбэр байхгүй. Тийм учраас энийг бол одоо тасралтгүй л ингээл чадхаараа хийгээд явж байгаа. Тэгэнгүүт нэг ийм юм болж байгаа. Тэгэнгүүт би болохоор одоо болохоор ингээд хүмүүст зүгээр ингээд суурийг тавьж өгöd байгаа боловч нийтээрээ хүмүүс ойлгоод эхлэхээр тэрэн дээр шал өөр реакц гарч эхэлт юм лээ. Одоо болохоор би оюутнуудаа бол яг ингэж тайлбарлаж өгдөг байхгүй. Төсөв гэдэг нь одоо ийм юм аа. Төсвийг бид нар өнөөдөр татвар гэдэг юмнаас ингээд бий болгочлоо тий. Гол нь бид нар өнөөдөр татварыг одоо бууруулснараа бол магадгүй нэг талдаа одоо төсөвгүй болчих юм асуудал үүсчих юм болвол тэрэн дээр цаана өөр тоглолт явуучих бас боломжтой байгаа шүү гэд. Би одоо яг тэрэн дээр жоохон нөгөө эсрэг гэх юм уу. Нөгөө талын сандалтай байгаа гэсэн. Яг татвар буулгаад ороод ирчих юм бол магадгүй бид нар тэрнээсээ ч томыг алдчих боломжтой байх үедээ гэж айж ийн гэсэн. Тэрэн дээр бол одоо улс орн бол цаашдаа төсвийн дутаад эхлэх юм бол ямар арга хэмжээ авах вэ гэхээр бонд л гаргах. Бондоо гаргаж гаднаас мөнгөө босгож аваад за яг энэ өнөөдрийн нөхцөл бол ийм өндөр хувьтай дээр бол бид нар дараагийн удаага санхүүжүүлэхэд энэ асар хүндрэлтэй байхгүй. Тийм учраас бол илүү цааш нь тайлбарлаж өгж ярих гэдэг. Тэнгүүд би та хэдийн одоо хэрэгжүүлсэн одоо тэр акцийг бол аягүй сайн ойлгож байгаа шүү дээ. Гол нь тэр төсвийн зарцуулалтыг чинь бид нар зөв болгох нь хамгийн чухлаа гэж хэлээд байгаа шүү дээ. Тэгэхээр тэр лөө угаасаа бүгд харж байгаа нь бол ойлгомжтой. Би илүү жоохон детейлний тайлбарлаад байгаа. Тэгэхээр би бас нэг харуулах гээд байгаа юм юу юм гэхээр би нэг ийм одоо public investment гэдэг ийм app байдаг л да. Тиймээс. Хүмүүст харуулчих тий. Тэгэхээр энэ app дээр л одоо ялангуяа зүгээр л хүмүүс татаж аваад манай төсөв яг хаана зарцуулагдж байгаа вэ гэдэг хяналтаа тавиад харчмаар байдаг байгаа. Энэ жил одоо маш бага орж ирсэн буюу одоо тэр 14 мега төсөл байгаа учраас бид нар ийм амар том одоо бүтээн байгуулалтыг өөр салбарууд руу оруулахгүй гэд нэлээд танлаа л да. За тэгээд энэ дээр бол маш олон зүйл байдгийн нэг нь юу юм гэхээр за яг одоо энэ яадаг вэ гэхээр сангийн яамнаас гаргадаг аппликейшн гэсэн байгаа. Хүмүүс ороод сангийн яам юунд хэдэн төгрөг зарсныг хараасаа гэд ингээд тавьж байгаа аппликейшн. Тэнгүүт энэ дээр чинь зөндөө олон одоо юунууд явж штэ тий. Одоо сургууль байна, цэцэрлэг байна тий. Тэнгүүт энэ дээр зүгээр л нэг харагдаж байгаа яг сургууль цэцэрлэг нь хэрэгтэй байх. Нэг харагдаж байгаа факт нь юу юм гэхээр за соёлын ордон, соёлын төв гэдэгч байгаа байхгүй. Одоо бол Монгол улс хэрэгжиж байгаа 24 ийм төсөл байгаа юм байна. Энэ 24 төслөөс за 9 нь бол энэ жилдээ ашиглалтанд орно. Үлдсэн нь бол эх жил руугаа шилжинэ. За тэгэл хамгийн наадлын захих нь одоо юу руу н ороод үзье л та тий. Энэ хэрэгжиж байгаа төсөл рүү. Тэгэнгүүт ороод харангууд Хөвсгөл аймгийн Галт сумын 5 дугаар баг дээр соёлын төвийн барилга барьж байгаа. Энэ бол 5.6 тэрбум төгрөгийн өртөгтэй байхгүй. Тэгээд энэ жилдээ болохоор 2 тэрбумын өгөөд
үлдсэний нь 26 онд өгнө, 27 онд өгнө ч гэдэг юм. Ингээд цаашлаа явах нь шүү дээ. За энэ дээр нэг асуудал гарах нь юу юм гэхээр инфляцийн асуудал яригадаа дахиад энэ төлөвлөсөн төсөвчөө өөрөө дахиад нэмэгдээд болно. За тэгэнгүүт одоо энэ жил 20 байгаад байгаа боловч энэ түрүү жилийн датанууд нь байдаг бахта энэ 25 он гарснаас хойш ингээд доош нь явуулахын болов энэ жилийнх нь л харуулдаг болсон байлээ шүү. Ингээд дуустгүй байсан. Бүр ингээд зөвхөн соёлын төвөн шүү дээ тий. Тэгэхээр энэ одоо яг бидний татвар төлөөд байгаа мөнгө хаашаа яваад байгаа вэ гэдгийн нэг даргалгаа нь энд явж байгаа байхгүй. Тэгэнгүүт энэ дээр одоо ард иргэд үнэхээр оролцож үг дугаа илэрхийлээд энийг хийсэн юм уу гэдээ асуух юм бол би бол үгүй л гэж бодож байгаа. Гэхдээ сангийн яамныхан сайтн дээр юу гэж байдг вэ гэхээр соёлын төвийн ордныг одоо шинээр байгуулах гэдэг дээр иргэдийн өгсөн санал 880 рейтингтэй 175 санал орж ирсэн байна гэдэг үндслээр ингэж байгуулж байгаа гэж хийдэг юм байна. Тэгээ би энэ дээр нэг юм хардталт байна. Энэ яагаад өрхийн имлэг 49 саналтай явж байгаа мөртлөө соёлын төвүүд 175 саналтайгаар ингээд ийм их орж ирээд тэгээ 25 онд одоо бага усан хэрнээсээ 24 ширхгийг байгуулах болчихвоо гэдэг асуудал. Саяны яригддаг зүйл дээр би нэг хоёр санаа хэлье. За нэг ерөнхийдөө арчилчин болохоор ямар нөхцөлд те одоо бид нар төрдөө хяналт тавих уу гэхлээр иргэн нэг бүр одоо нөгөө сонгосон төлөөлөгчдийнхөө тэр шийдвэр гаргаж байгаа этгээдүүдийн одоо цалингийн төлөөд өөрөөр хэлбэл татвараа бүрдүүлээ, төсвөө бүрдүүлээ. Тэрнийхээ төлөө одоо ингээд юу гэдгийг нөгөө нөхдүүдээсээ бас юм шаардах хэрэгтэй болоод явж штэ тийм үү. Тэнгүүд манай эдийн засаг дээр зур макро өнцгөөс нь харахаар бас нэг юм гажуудл үсэт байгаа нь яг үүндээ нөгөө уул уурхай эрдэс байлгийн салбараас орж ирж байгаа татврын орлого жил ирэх тусам өссөн баггүй. Өөрөөр хэлбэл яг нөгөө төрд байгаа тий. Одоо яг нөгөө нэг ингээд юу яатсан. Одоо нөгөө уул уурхай баялаг гэж нэрлэдэг байгаа зүйл нь төсвийн орлогын одоо бараг 30 хэдэн хувийг бүрдүүлдэг болсон. Тий. Өөрөөр хэлбэл нөгөө нэг ч одоо иргэний татвар нэг төдийлөн бас чухал биш болж ирээд байгаа байхгүй одоо чинь бүр тийм уул уурхаагаас өөрийнхөө уул уурхаагаас хамаардаг болж шүү дээ. Харин тий. Тэгэхээр яах вэ гэхлээр татвар төлнө гэдэг чинь бас яг нөгөө юуг ингэж нэхэх эрхтэй. Тэгэхээр тэр утгаараа татвар төлөгчийн хувьд ч гэсэндээ татвар одоо нөгөө төлөөд тэнгуүдээ би чинь татвар төлөгч чиний цалин тавьж гин те чи надад одоо жишээл ийм үйлчлэгээ үзүүлэх ёстой энэ төр гэдэг одоо тэр харилцаа бол бас байх ёстой гэж үзээд байгаа. Тэн дээр бид нар болохоор бүр дээрээ бас нэг юм намынхнараа сууж байгаа л ингэж ярьдаг байхгүй. За окей уул уурхай дээр чи ийм их орлого байгаа юм чинь одоо жишээлбэл нөгөө нэг хүн амын орлогын албан татвар те жижиг дунд уул уурхай бус салбарын татваруудыг бүр ингээд тэглээ ачвал юу болох вэ энэ төр гэд хэд хэдэн нэг тийм бас загварууд гаргаж үздэг байхгүй. Тэгтээ мэдээж тэнцээж орлого бол маш ихээр тасарна. Тэ яг хөө тийч яг нөгөө хэдий багасаад байгаа боловч зөндөл их мөнгө байгаа тий. Тасарна. Тэгэхэд тэн дээр болохоор манай нэг найз болохоор ийм аргумент төвшүүлдэг. Үгүй хэрв иргэн татвар төлөхөө байчих юм бол тий яг тэр саяны яригадаад байдаг accountability одоо тэр нөгөө шаардах хэрэг нь багасна. Тэ тэгэхээр ингээд тэгжиж ингээд энэ нөгөө арчил түрүүний давхар шилжилт гэдэг шиг арчил одоо энэ нөгөө нэг жөлөөд эдийн засаг тий одоо тэр юу чинь бас ингэж нөгөө уялдаатай явна гэсэн нэг санаа. Тэгээ тэрийг бас ингээд нэг харах хэрэгтэй. Тэгээд нөгөө бид нар татвар төлөгчдийн хувьд нөгөө татвар төлсөн мөнгөнийхөө араас явах хэрэгтэй тий. Миний мөнгө одоо яг хаана юунд ашиглагдаж гин вэ? Одоо жишээлбэл нөгөө төсвийн цаглбар гэдэг нэг юм байгаа. Тэ одоо ингээд үшээ эхэлсэн явж байгаа аахгүй одоо нөгөө шинэ он гарцсан тий. Тэнгүүд одоо жишээлбэл нөгөө нэг засгийн газрын үйл ажиллагааны төлөлгөө өмнөх төсвийн гүйцэтгэл тий. Тэгээ одоо нөгөө сум хороодуудаасаа саналаа аваад иргэдийн саналуудыг аваад энэ тэр одоо энэ чинь төсөв хийгдэх ажил бол одоо өрнөд эхэлсэн байгаа даа шүү дээ. Тэр болгонд нь уул ингээд нөгөө нэг юунууд байгаа одоо нөгөө иргэдээ санал авах энэ тэрэ гэдэг зохицуултууд. Тухайлах юм бол одоо жишээл арчилсан нам бас нэг засгалж явах үедээ гэдэг юм уу. Манайх ч юм бол ингээд юм юуны бодлоготой байхгүй одоо баруун төвийн нам гэдэг утгаараа flat tax бодлоготой байхгүй. Тэгээд нөгөө 4.10 гэдэг шиг 4.10-ын татврын бодлого гэдэг шиг нөгөө прогрессив биш гэсэн үг шүү дээ. Тий, одоо орлогын албан татвар нөөцний бүгдийг 10 болгож исэн санаачлах чи манайхаас гардаг байхгүй. Тэнгүүд бас нэг санаачлага нь юу байсан бэ гэхэлэр тэр нөгөө орон нутгийн хөгжлийн сан. Тэ? Одоо жишээлх юм бол одоо тэр нөгөө суман дээр байна уу, хороон дээр байна уу, тий яг бидний ойр орчмын маш цөөхөн хүн амын тий одоо нэг суман дээр чинь 3-5 мянган хүн дунджаар амьдарч штэ тийм үү. Тэгэхээр тэнцэнэ бид нар юу хийх үү гэдгээ
одоо энэ цангийн яамн дээр ч юм уу улсын хурал дээр нэг нөхөр суучаад шийдээд даасанд орвол тий тэр орон нутгийн хөгжлийн сангийнхаа мөнгийг бид нэр ингэж ашиглая яаны тэргээд тэр газар дээрээ шийдээд одоо тэр соёлын төв нь байна уу тийм үү эсвэл одоо өрхийн имлэх нь байна уу тэр иргэд өөрсдөө шийдээд явах юм бол тэр хүмүүсийн асуудал байхгүй бид нар тэгэхээр тэрий чи ингээд бас нэг одоо дүгнэхгүй шүү дээ тий за нэг талаар яг л төрийн үйлчлэгээ үрж явах хэрэгтэй тийм үү төрийн одоо үйлчлэгээ тэр нөгөө юундууд дээр бүх нөгөө нэгж дээр хүрч гэтэл анхны тэр орон нутгийн хөгжлийн сангийн хурлууд дээр би бас очиж л ийсэн яг ингээд нөгөө сумын төв дээр нөгөө соёлын төвдөө бүгдээрээ цуглаад тий за одоо ингээд энчээд зам юу яах уу зам тавих уу эсвэл нэг юу хийх үү тий цэвэрлэх байгууламж хийх үү гэдэг юм уу тий гэх мэтчлээ ингээд хэлцүүлгүүд явах нь шүү дээ тэгээд тэгэхэд бол ингээд хүмүүс яг итгэх санаачлагтайгаар очиод ингээд саналаа өгөөд яг дийлэнхтэй нөгөө итгэвтэй ахмадууд энэ төр очдог тал бас байна тэгээд тэрий чин сүүл рүүгээ нэг аппликейшнжүүлээд аппликейшнаараа одоо жишээл нөгөө саналаа өгдөг энэ төр болсон шүү дээ гэтэл тэр одоо бүр данхаагаад одоо энэ жилийн орон нутгийн хөгжлийн сан дээр бараг 500-600 тэрбум төгрөг байгаа бах тий тэгээд яг ингээд бүр амар данхаацсан зэ. Тэгээд тэрний нөгөө бас хяналт нь байхгүй болсон. Тэгээд нөгөө аппликейшн гэдэг чинь бас нэг талаараа сайн нөгөө талаасаа муу. Тэгээд ингээд баг ингээд нэг юм таун холл митинг гэдэг шиг нөгөө соёлын төвдөө бөөнөрөө биенийхээ царайг хараад за одоо амраа бол энэ замыг явуулмаар байгаа юм байна. Тэ? Би бол тэнцээ гэрэлтүүлэг тавьмаар байгаа юм байна. Энэ тэргээ хоёулаа мэтгэлцээ тийм үү? Энэ гэрэлтүүлэг чинь тэдэн хүнд хэрэгтэй нэ тэргээ тим юм явах юм бол магадгүй тэнцээ чи амьд арчил амьд шийдвэр гаргалт явж байгаа байхгүй. Гэтэл тэрийг нөгөө ахаад бас нөгөө нөхдүүд энэ нөгөө юунаас нь илүү алслагдмал болгочихж байгаа байхгүй. Тэгэхээр зарим үед бид нар яг ингээд нөгөө нэг тийм одоо нөгөө шууд арчил маягийн тийм нөгөө нүүр тулсан харилцаа ялангуяа манайх шиг юм цөөхөн хүн амтай яг ингээд тийм зовлонгоо мэддэг те чи энэ замаар өдөр болгоо явдаг юугийн засчих юм бол илүү хэрэгтэй гэдээ ойлгочлаа штэ. Тэр шийдвэр болон тэр төвшөндөө гарвал сайн. Миний нэг юм байгаад байгаа юм. Би тэгээд юмаа дуусгачих. Тэгээд за яг хуу таны хэлж байгаа би айгуусаа ойлгож байна. Энэ бол арчлалын одоо нөхцөл байдлыг бий болгож байна. За одоо жишээ нь энэ дээр би зүгээр яг ингэ аппликейшн дээр нь суурлаад одоо муулах гэдэг юм биш. Яг үндэ бол энэ галт суманд бол нэг 5 орчим мянган хүн амьдард юм байна. Тэнд 400 хүний одоо ямар ч гэсэн нэг тийм соёлын төвтэй болох гэж штэ тий. За магадгүй энэ бол нэг талаасаа тэр хүмүүс өөрсдөө саналаа гаргаад явцсан байхыг үгүйсэхгүй. Гэхдээ энэ дээр байгаа зардал өөрөө 5.6 тэрбум өөрөө зөвхөн ингэрээ тогтдгоо тий. Ирэх жилийн төсвүүдээр дахиад нэмэгдэж орж ирдэг. Эсвэл бол энэ байшин барилга баригдсны дараагаар энэ дээр чинь ойролцоогоор нэг 20 хүн бол ажилд орох зүг. За нэг 2 жилийн манаас цэвэрлэгч за нөгөөтгөө явуулдаг гэдэг. Тэр хэмжээний төсвийн ажилчдын тоо нэмэгдэж байгаа тийм мөн тийм. За нөгөө талдаа дахиад эний чинь мэдээж төвийн шугамтай холбоогүй шүү дээ. Тийм учраас надад өвлийн халаалт бол үнэхээр хүн санагдаж байгаа байхгүй. 400 хүний тэр барилгыг чи халаахын тулд нэлээх зардал гарч таарна да тийм. За тэрнээс гадна жилчингээ тог ч гэдэг юм уу. Тэгээ бас тэргээр дахиад тогтдгоо заяа. Дахиад дээр нь тоног төхөөрөмжүүд байдаг. Би яг энэ тоног төхөөрөмжийг онцолж ярьж байгаа юм гэхээр энэ яг одоо бидний одоо хамтдаа нэвтрүүлэгдэг багийнхантай тохиолдсон зүйл байхгүй. Бид нар яг ингээ хөвсгөлд явж байгаад за нэг шинжлэх ухааны юм танилцуулах гээд ингэсэн чинь цоо шин проектор ингээ гаргаж ирээ задлж байгаа байхгүй. Тэгэд тэр нь болохоор угаасаа анги нь өөрөө проектортэй. Тэгэд яах ч байгаа энийг задлаад энүүгээрээ явчихдаг хүмүүс. Энэ шин цаг юм гэж. Тэгэд харьцагтайгаа байж идэх тий. Тэгэхээр энэ худалдан авалтууд энэ хүмүүсийн төсвийг одоо цалин дахиад энэ урсгал зардалнууд гэдэг юм чинь жилээс ирэх тусам ингэж нэмэгдээд байгаа нь өөрөө бидний татварын мөнгийг зайлшгүй тийшээгээ хувааж байгаа л нэг хэсэг болж шүү дээ тийм үстэй. Тэгэхээр би энэ дээр бол маш одоо дургу хандж байгаа. Тэгэд хүмүүс гол нь энийг хяндаг байгаасаа гэж хүсэж байгаа. Хамгийн гол нь. Ингээд мэдээлэл өгөөд байгаа гол зорилго чинь л тэр шүү дээ тий. Хяналтаа зөв тавьдаг болоо за ядаж энэ тоонуудын 5.6 тэрбум гинэ. Тэр чинь ямар хуу мөнгө илээ гэж байгаа л тий. Нэг ойролцоогоор тэдийн хэмжээний мөнгө. Одоо чинь би хоёр ажлынхаа дундаас усад татвар бол 1.5 саяыг төлж байгаа зөвхөн өөрөөсөө. Тэгэнгүүт сар тутам. Тэгэнгүүт эн чинь одоо юу гэдэг нь 5 хэд гэдэг чинь бүр хичнээн яг над шиг залуучуудын сарын хөдөлмөр тийшээ явчихж байгаа гэхдээ надад үнэхээр хайрын санагдаж байгаа. Тийм учраас хүмүүсийг илүү их одоо хяналт тавьдаг.
тавьж байгаа шаардлагууд нь айгүй зөв байдаг байгаасаа гэдгийг би айгүй хүсдэг хүн гэсэн. Тэгэхгүй болохоор энэ тэндээс нэг хүн гарч ирээд улс төржүүлсэн ийм тоонууд хэлээ тэрэн дээрээ жигсаа сонгууд болоод ингээд асуудал болдог шүү дээ. Манайх одоо тийм гашуун дуршлагыг амслаа. Тэгэхээр хүмүүс ерөөсөө тоо мэдгүй байгаа. Би ерөөсөө тоо мэдгүй байгаа гэдэг дээр маш том акцент хийж байгаа. Ихнэд гэдэг тоог чи бид нар саяхан сурлаа шүү дээ. Ер нь бол тий. Екенайда. Ерөөсөө сайтан л гэдэг ард түмэн байж байгаа. Тэр хүн байжснаа газ ихнайд руу шилжчихсэн шүү дээ. Тэгэхээр нэг ийм асуудал байна гэж хэлэх гээд. Манайха. Одоо ингээд татвар буулгаад хэрэггүй гэж яриад шүү дээ. Ер нь ийм зүгээр аргументууд ярьж тий. Зүгээр яг ийм байна. Яагаад энэ татвараа багасгахыг гэд хөдөлгөөн өрнсөн гэж нэгдүгээр хэрвээ татвар буулгаад ирэх юм бол татвар төлдөг хүмүүсийн тоо олон болно. Гэхдээ татварынхаа бааз цорыг нэмэгдүүлэх гэж байна. Энэ хороолт байгаа хүмүүс, энэ 100 айл тэр чигээрээ, энэ нарантуул тэр чигээрээ яд зүгээр 1% татвар төлдөг болчих. Тэгээд хариуцлагатай иргэн бол. Зүгээр нэг л хандлага зөв тавь. Ганцхан хувийн татвар төлдөг болчих гэх юм бол хүмүүс ядч тэр хүмүүсийн 50% төлдөг болно үсттэй. За тэгээд 50% төлөөд ирвэл яах юм? Нөгөө татварын чинь бааз суурь нэмэгдээд татварын орлого чинь өсдөг юм байгаа үсттэй. Сая Аргентинд юу болов те? 3хан татвар буулгахад татврын орлого нь 7% нэмэгдэж байгаа хөөх. Тэгэхээр ингээ нөгөө татвар буулгахлаар татварын бааз суурь багасдаг гэдэг чинь худлаа. Харин эсрэгээр нэмэгддэг. Энэ бол маш олон жилийн бүр эртний грек ромын үеэс хүмүүс энийг хэлж ийсэн. Татвар буулгахлаар хааны сан хөмрөг ихсээд ийна гэдэг эний чинь бүр Арабын орнууд ч мэдэрсэн байгаа, энэ Азийн орнууд ч мэдэрсэн байгаа, грек ромд ч мэдэрсэн байгаа. Нэгдүгээр. Тэгэхээр би юу хэлээд байна гэхээр татвараа буулгаад татвар төлөгчдийнхөө тоог нэмэгдүүлээч. Одоо яаж юм гэхээр ихэнх нь татвар төлдөг. Ерөөсө ер нь бол баг ихэнх дээ. Та нар ингээл дэлгүүрлэн оронгууд sorry 10% гэдэг чинь амар өндөр шүү дээ. Одоо бол 10% маржинтай бизнес гэж хааж байхгүй шүү дээ. Сүүлийн үед нөгөө нөөцийн баримт авахгүй бол ингэн тэгнэ гэдэг юм бүр олшрол байгаа тийм. Олшроод ах юм бохоо да. Хатхай болсон. А яг анх бол тэр бодлого яг эхлэхэд бол тэгдгүйсэн шүү дээ тийм. Өнөөдөр яагаад тэгж ийн гэж нөгөө орлого татвар хоёрын чинь гэп улам холдоод байгаа учраас энэ хооронд чи ийм далд бизнес үүсээд байгаа байхгүй. Тэгэхээр би энэ гэпа жоохон ойртуулчаач. Тэ? Тэгэх юм бол нөгөө хүмүүс чи жишээлбэл 5% болчих юм бол хүмүүс бүгд төлнө. Бүгд төлөөлөө 5% мэж яах вэ? Манай татварын бодлого бүр өнөөдөр их хүртэл зөвхөн хэрэгцээг хангах ийм бодлого яваад ирсэн байхгүй. За 100 сургууль хэрэгтэй боллоо. Мөнгө хаана? Яаж мөнгө болох вэ гингүүт л ямар нэгэн байдлаар татвар харамжийг нэмж явсаар байгаа өнөөдөр ингээд одоо энэ 35 жилийнхээ ойн дээр ирсэн ингээд яг тулчаад байгаа байхгүй. Тэгэнгүүт татвар төлдөг хүмүүс нь цөөх шүү дээ. Тэрийг төлж чадах хүмүүс нь дээр нь нэмээд энэ өөрөө төрийн том бүтц чинь нөгөө нэг тэр хэрэгцээгээ дагаад төрийн бүтц нь улам л том болоод байсан. Ерөөсөө бүгд л одоо 15 жилийн өмнө манай энэ хажуудалд энэ хороо байргүй байсан шүү дээ. Одоо 3 давхар байртай тэрний зардал энэ дотор ч өвшөө олон хүн ажилладаг болчихж байгаа байхгүй юу? Марга 15 жилийн өмнө хэсгийн ахлагч байгаагүй байсан баха. Одоо манай хороо 1800 хэсгийн ахлагчтай. Ингээд ерөөсөө энэ салхинтай. Тэгээд энэ хэрэгцээг хангах гал ингээд ерөөсөө хэрэгцээнд л суурилсан ийм татварын бодлого хамгийн энгийнээр хэлэх юм бол ингээд яваад ирцэн. Тэгээд энэ өөрөө өнөөдөр ингээд яг эцэстээ тулчаад байгаа байхгүй. Тэгэнгүүт бид нар одоо бүр сүулдэ яатсан шүү дээ. Жишээлбэл Аргентинд засгийн газрын зардлыг тухайн жилийн инфляцтай дүүцүүлж бууруулна гэж байгаа байхгүй юу? Манад бол төрийн нилээд хэсэг зардлыг инфляцтай уялдуулна, жил бүргэн нэмнэ гэдэг хуультай бүр эсрэг. Реал багшийн цалин зүйн. Тэгэнгүүт чи инфляц дахиад нэмнэ гэсэн үг шүү дээ. Энэ чи бүр хуульчлаад нэмчихэж байгаа байхгүй юу? Тэгээд энэ хэрэгцээ ч одоо ингээд энэ хэрэгцээ чи хангахдаггүй юм шүү дээ одоо. Харин нэг санаа одоо төрийн тойроор орж ирсэн. Төрөний ярддаг одоо чи соёлын төв те одоо суман дээр байгаа. Энд одоо саяны хорооны байр. Тэгэхээр ингээд бид нар яаж амьдрахаа бас дахиад эргэж хармаар байгаа байхгүй юу? Ерөнхийдөө тэр суман дээр ч юм уу баг дээр те соёлын төвтэй байна. Одоо юу гэдгийг те нэг юм захиргааны байртай байна. Инээ тэрэгээд нэг тийм бас нэг хөвшмөл сэтгэлгээ байна штэ. Тэ? Тэнгүүд нөгөө нэг хажуудлын суманд нэг соёлын төв баригдчих юм бол тэ манайх ингээд болохгүй байна. Одоо манайх барьмаар байна энэ тэргээл нэг тэгээд яваад байгаа. Гэтэл тэр суман дээр яг соёлын төв бас тодорхой хэрэгцээ шаардлагыг хангаж байгаа үнэн. Гэлээ гэхдээ манай одоо энэ хөдөөний
одоо малчид гэдэг юм уу те иргэдийн амьдралын хэв маяг ерөөсөө өөрчлөгдсөн гэжтэй 35 жилийн өмнө. Тэр чинь ингээд бүр эмгэнэл байхгүй юу. За хотод бол ялчгүй одоо нөгөө хувийн хвшлэн зайлуул ингээд бас нэг ажиллаад байгаа учраас янз бүрийн гоё шилэн мэлэн байшин тийм үү. Янз бүрийн гоё юм ресторан савнтад нэгдээд байгаа тий. А гэтэл хөдөөчин бол ингээд бас л нөгөө л нэг амьдрал. Тэ тэгэл нөгөө нэг соёлын төвтгөл бид нар сууж байгаа байхгүй. Гэтэл тэр хөдөөчин Монгол хүн л амьдарч байгаа. Тэр хүмүүс чинь ингээд бас юм ая тухтай орчинд тий. Ийм нэг юм 21 дугаар зуунд амьдарч байгаа юм шиг амьдармаар байна шүү дээ. А гэтэл бид нар ерөөсө тэр сэтгэлгээгээ эвдэхгүй. Тэ хороо бол байшинтай байх хэрэгтэй. Хорооны ажилтнтай байх. Ерөөсөө ийм бил. Би одоо хөдөөгөр явлаа. Сумуудаар яг социализмоор юм. Ерөөсөө хардаа амьдралын хэм маяг байна. Яагаад хөгжил ирэхгүй байгаа гэж социализм чи эзэж хөгжлийг авчирдаггүй байхгүй да. Эдийн засгийн үр ашиг байхгүй ийм газрууд чи эдийн засгийн үр ашиг байхгүй юм чи ямар хөгжил явагдах юм тэнцээ. Тинчээ чи эдийн засгийн үр ашигтай болох. Ажлын байр байхгүй харин тий. Тэгэхээр чи бид нар тэнцээ ажил нэг 15,000 цугларч тэнцээ чи эдийн засгийн эргэлт үүснэ үсттэй. Тинчээ чи 30,000 хүнтэй бүр 500 хүнтэй сум байж штэ. Харин тэгэхээр бид нар одоо харин нөгөө түрүүний хэлээд байдаг. За бидний мөрөөдөл юу юм? Тэ? Тэнгүүд ер нь одоо энэ улс орн чи яаж хөгжих гээд байгаа. За тэр хөдөө амьдарч байгаа суман дээр амьдарч байгаа хүн хаана ямар ажлын байртай байх юм те? Одоо жишээл малчин байлаа гэхэд тэр орлогоо яаж бүрдүүлж одоо бид нар шиг хөврийн аргаар л яваад байна шүү дээ. Тэ тэгэл яг эрхвчнийг одоо идэх нь үнэн юу яах нь үнэн гэдэг шиг те. Тэнгүүд үхэн үнэн гэдэг шиг те. Тэгээд яг тийм байдлаар л нэг өдөр тутмынхаа хэрэгцээг иргэнч тийм өдөр тутмынхаа хэрэгцээгээр асуудлаа шийдээд байгаа төрөнч яг тийм нөгөө нэг баруун урд хормоогоор хойд хормоогоо нөхөн гэдэг шиг юм болоод байгаа юм. Тэгэхээр гих мэтчлэн бүр нэг юм сэтгэлгээгээ өөрчлөөд за магадгүй одоо ингээд нөгөө нэг юугаа хараад за бидний амьдралын хэв маяг юу байх юм? Бид нар хаанаас орлого олох юм? Тэр ажлын байр чи хаана байх юм? А тэн дээр нь төрийн үүрэг нь юу байх юм? А төрөл мэдээч хэрэг бас нэг тодорхой үүргүүд байна. Төрийн үйлчлэгээг аваад иргэд төрөх тийм үү? Энэ одоо юу гэдгийг эрүүл мэнд боловсролын салбар дээр бас ачаа өөрөх энэ төр үүргүүд бас байна шүү дээ тодорхой хэмжээнд. Нөгөө public good гэж ярьдаг шүү дээ тийм ээ. Одоо хувийн хвшлийнхэн ороод хийж чадахгүй байгаад байгаа нөгөө өөр ашиг өгөхгүй тийм зүйлүүд төр орлоо гэж үздэг. Тэгэхээр тиймэрхүү юм дээр л бүр ингээд нэг бүр тгээс нь л эхэлж ярихгүй бол нэрнгээсээ бид нар юус явахгүй юм бэл. Тэг бүр тгээс нь л эхэлж ярмаар санагдаад та миний хувьд бол. Одоо бол нөгөө жинхэнэ хөрөөдөн мөрөө шүү дээ. Харин юу бол энэ яам дээр нь сум энэ алба хилцс энэ агентлагуудын тоог бол зөвөр ингээл хөрөөдөө л явахаас өөр. Тэгэд хүн өөрөө тэмцэж амьдрдаг тэ тодорхой хэмжээнд тэмцэж амьдрах ёстой байтал өнөөдөр манайх яг нэг социалист сэтгэлгээтэй. Харин тий. Тэгэл юм бол болохгүй бол төр өрсөлдөж амьдрах тийм ямар ч салбар тухайн салбарт ямар ч төрийн оролцоо хэрэггүй байхад өөрөөсөө хүссээр байгаад агентлаг яам байгуулуулаад байгаа байхгүй. Үгүй гэхдээ бас яг цаг талахаар гэдэг бизнесмэнүүдтэй энэ төр одоо уулзахлаар заяа хувийн хвшлийн аж ахуйн нэгжийн төлөө зарим хүмүүс дийлэнх нь биш те. Зарим хүмүүс ч болохоор юу гэж ярьж байна гэхэлэр чи хурлын гишүүн юм уу те манай салбарыг л дэмжих хэрэгтэй төрийн бодлогоор. Үгүй төрийн бодлогоор дэмжих. Тэр чи одоо кронизм гэж байгаа шүү дээ. Тэр кронистууд яг төрийн бодлого нь юу юм гэхэлэр байхгүй байгаа байхгүй. Яг ямар дэмжлэгийн гэхэлэр өрсөлдөөн л байх хэрэгтэй шүү дээ. Тийм байх шүү дээ. Өрсөлдөөний орчин байх хэрэгтэй. Баг татвар, төрийн баг оролцоо. Ийм учраас миний зүгээр харж байгаа ганц шийдэл шүү. Угаа ганц ч богино хугацааны мөртлөө хурдтай шийдэж болохоор хэрвээ төрийн зардал одоо орж иж байгаа мөнгөнд багасаад ирвэл өөрийгөө хүссэн хүсээгүй танахаас өөр аргагүй болно. Одоо жишээлбэл одоо ингээл нөгөө нүүрсний чинь үнэн унаал ирэнгүүт ингээл төсвийн орлого тасраал ил танахаас өөр аргагүй хичнээн сайхан 3 намын хүн очоод хяналт хэрэгжүүлэх газар очсон ч гэсэн тэнцээ таналт явахаас өөр аргагүй болно. Нөгөө нэг энэ олон 56 их найдын хөрөнгөтэй энэ олон төрийн компаниудаас заримыг зарж төсвийнхөө нөгөө юмд нөхөхөөс өөр аргагүй болно. Хэрвээ татвар буулгачих юм бол татварндаа нөгөө нэг юунда тааруулж бүжиглэнэ гэдэг лээ тий. Яг тэрэн шиг тэр хүнчлэлд харуулж хөлөөж хүнчлэлийнхоо хэрээр хөлөөж их боломж олдох байхгүй да. Тэгэд эн чин зүгээр ч нэг татвар буулгах гэдэг юм биш байхгүй. Эн чин цавын цаадалтаа төр өөрийнхөө одоо энэ аимшигтай таргалтсан энэ илүүдэл жингээ одоо хасаач. Энд ч одоо хангалттай нь одоо өөрийнхөө тэр идж байгаа хоолнч тэр биенд нь одоо хүрхээргүй ийм аимшигтай өндөр таргалттай болсон байна шүү дээ. Тэгэхээр энийг багасгаач гэдэг л юм. Тэгээд бид нар бол илүү улам хоолыг багасгахыг тэгээд бид нар илүү одоо юу гэдэг юм те санал нээж амраа.
Тэгэхдээ би зүгээр юунаас айгаад байгаа юм гэхээр энийг өрөөр шийдчихвэ дээ л гэж айгаад байгаа. Өрөөр шийдчих болох байхгүй. Тэр боломж нь байдаг. Угаасаа л улс орнууд тийг шийдэх. Бидний таац маацтай байгаа шүү дээ. Тэр чинь бол хуульчилсан таацтай. Ер нь бол за яг та бол одоо яг таацыг жил ирэхтэйсэн буурах таацтай шүү дээ. Одоо чинь энэ системд орлого сайтай багтаа хүртэл өрөө багасгаагүй шүү дээ. Энэ систем дээр аюул нь юу гэдэг вэ гэхээр энэ өрийн таац гэдэг зүйлийг чинь нэмээд явчих болдог буюу 1913 оноос хойш Америкийн нэгдсэн улс чинь өрийн таац гэдэг юм а 100 удаа шинжилж тогтоосон байдаг байхгүй. Ямар ч ялгаагүй хийч болно. Яг энэ системийн онцлог нь өөрөө. Эрсдэл яривал эрсдэлтэй асуудал маш олон байгаа шүү дээ. Хамгийн гол нь бид нар өнөөдөр яаж энэ төрийг багасгах уу гэдэг чинь бол номер 1. Одоо манай хүнд асуудал болчиход байна шүү дээ. Нөгөө 3 намын дарга нийлээ суудсан үед бол бүр хэцүү. Тэ багасахгүй шүү дээ. Тэр энэ дээр өөргийн жаргалан гişүүл мараг ганцаараа сүр. Одоо 3 намын дарга нэг юм дээр санал нийлдэг бол их сайн байгаа юм тий. Ерөөсөө гуруулаа шударга энэ юуг нэг 2 хуучи багасгачих. Тийм шүү дээ. Гэвэл эн чинь асуудал өөр болчих гээд байна. Амар гоё болж шүү дээ. Би нэг хэдэн тоо хэлье. Хиний саяны 25 оны батлагдсан төсөв чинь тэгээд хил ам болж 33.4 тий. 10 жилийн өмнө 2015 онд 7.1 зарлагдлаа ярьцгаа. Тэгэхээр чи ингээд хэд дахин 4 бараг 3.5 хэд гэх байгаа. Бараг 6 шах байгаа. GDP доллараар тэгж өссөн үү? За тэнгуут ингээд яа харахгүй ингээд анхаачлаа тий. Дэн чи ингээд бас нөгөө галланд өвчний бас нэг гай тийм биз дээ. Одоо ингээд уул уурхай одоо нөгөө мөнгө орж ирээд идэг. Хараа яналтгүй тэр нь төр дээр төвлөрөөд идэг. Төр нь болохоор ингээд айгу баярлаа дээ. Ялангуяа одоо байгаа нөгөө эрх баригч чинь болохоор нөгөө яг ийм нөгөө өндөр өсөлттэй үе дээр ингээд туйлцсан байхгүй юу? Туйлцсан одоо тэр сэтгэлгээнээсээ гарахгүй байгаа. Нөгөө нэг юм нүүрс гаргаал байна аваал байна тийм үү? Нэг тийм сэтгэлгээнээсээ ерөөсөө гарахгүй. Одоо ийм нөгөө одоо бэлэн бас нэг юм орлогын их усртай байхын нөгөө баялагын хараал гэдэг шиг тий асуудал нас тэр байгаа даа л та. Тэгэхээр тэр нөгөө юу гэдэг энийг юу сэтгэлгээнээсээ гараад эхний ээлжинд одоо жишээлбэл төрийн захиргааны албан агчдынхаа тоог цөөлий энтэр гэл одоо уул нь бид нар бас ажиллаа л байна. Одоо юу гэдэг энэ одоо хэд байгаа вэ? За 20 мянга байгаа юм шиг үлээ. Тий яг юу нийтдээ бол одоо нөгөө нэг төсвөөс цалин авч байгаа 223 мянган хүн. Тий 220 гэдэг сонсогдчихсэн тий 200 тий. Тэнгүүд за тэрнээс чинь болохоор нөгөө баг шимчнэрээ хасаад тий. За тэнгүүд үлдсэн нь болохоор төрийн захиргаа тэгээ төрийн тусгай. Ялангуяа бас тусгай чинь ингээс үлийн үед нэлээд нэмэгдсэн баг. Тий. Тэгэхээр тэр нөгөө нэг эмч багш нар чинь бол яхахгүй иргэдэд бас үйлчлэгээ өргөж штеп. Тий яг эрүүл мэнд боловсролын үйлчлэгээ өргөж байгаа учраас тэрийг оролдохгүй үлдсэн хэсэг дээр нь болохоор 15% цомгтгол хийя антер гэдэг одоо жишээл нөгөө нэг юм анхны одоо засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд бас зориулт орсон явжаа тий. За нөгөө төрийн өмчт компаниуд 58 мянга. Тэгээ тэр бол бүр ингээд тэгээ 280 мянга болчихсон. Тийм. Тэр бол одоо төрийн өмчт компаниуд дээр тийм олон хүн байна гэдэг чинь бол бүр ингээд галзууруулах байхгүй. Тэд нар чинь хүмүүст үйлчлэгээ өгөх хүртэл биш манайхаа. Таад бараг үлдээг баха. Хүнсний дэлгүүр байна манайхаа. Нэрээ тоглоом. Орон нутгийн өмчт. Гэхдээ харин орон нутгийн өмчт компаниуд яаж байгаа ингээд гэсэн чинь үгүй энэ суман дээр чи аптек ажиллуулахгүй болохгүй гэсэн үг. Тэгэхээр нөгөө хүмүүсийн хүсэлтээр тулгуурлаж юм хийгээд байгаа маань асуудал руу чиглүүлээд байна. Гэхдээ яг арчилчин босоос яг л иргэдийн хүсэлтээр шүү дээ тийм үү тий. Тий. Гэхдээ одоо жишээл тэр суман дээр өөрхийн аптек хэрэгтэй баг. Гэхдээ тэр чинь нэг арай нэг өөр арга хэлбэрээр бас хүрэх боломж бас байгаа байлгүй дээ. Тий. Хувийн хвшилтэнд боломжийг л нээж өгөх хэрэгтэй байх л та тий. Тэгэд одоо жишээлбэл ингээд хөдөөгөр явж байхад ямар ч хэрэггүй сумдууд зөндөө байна. Тэгээ тэр сумдууд яагаад байгаад идэг вэ гэхээр ерөөсөө зүгээр л улс төрийн зорилготой. Сонгуул болохоор тэр сумынхан сарлаа. Түүнээс тэн чи ямар ч эдийн засаг алга бүр хүнэн чал хүмүүс нь үрдэл дайж явцсан. Тэгээ юу вэ гэхэлэр нэг сумын захиргааны нэг юу байна. Тэгээ тэрнийг тойрсон нэг хэдэн жоох юм байна. Тэгэл болоо. Тэнд хүчээр нэг 20 хэдэн хүнийг хүчээр энэ татвар төлөгчдийн мөнгөөр ажилтаа байлгаал нэг тийм л дүр төрхтөө маш олон сум байгаа байхгүй. Тэгээ одоо энэ 300 хэдэн сум байгаа. 330. Эний чи бас цөөрөлмөр байгаа байхгүй. Аймагуудыг ч гэсэн бас тодорхой хэмжээнд цөөлөх. Тэгэхээр чи манай нэг уламжилт сэтгэлгээ ингээл за энэ нэг нөхөр чи манай нутгийг тийм манай сумыг манай аймгийг алгуулах чинь гэл тэр нь бүр нэг юм байхгүй юмыг л
тийм байж боломгүй юм шиг санагддаг тийм нэг хэсэг бүлэг манад байгаа. Тэгээд онгуудаа жил уламжлаад явцсан тий. Эн чинь миний сум, миний нутаг тий эсвэл миний хорооч гэдэг юм уу тий. Яг нэг тиймэрхүү нэг юм айгүй олон зүйлээсээ л бид нар салвал. Гэхдээ тэр салах одоо арга хэлбэрийг нь бол одоо мэдгүй айгүй зөрөгтэй. Гэхдээ айгүй олуулаа хийх хэрэгтэй. Тэр нэг удцсан юм биш шүү дээ. Олуулаа хийх хэрэгтэй тий. Тэгэхээр тэн дээр чи ингээд зүгээр нэг хүн тийм яриад явах юм бол бүр бүлийдүүлээд дуусна шүү дээ. Энэ одоо ямар тийм амьдрал мэдэхгүй яасан эсэргүү нөхрөв те. Тэгэхээр айгүй олон хүмүүс нэгэн зэрэг одоо юу гэдгийг ингээд тал талаас тэр санааг илэрхийлээд ч юм уу. Гэхдээ энэ одоо жишээл зөвхөн тэр нөгөө орон нутгийн хөгжлийн асуудал дээр ч биш. Ер нь бүх зүйл дээр. Гэхдээ ер нь яагаад бид нар энийг ингэж шийддэг юм бэ? Бүх тэр нөгөө нэг уламжлалт нэг тийм шийдлүүдийг эргэж харахгүй бол тэгээ нөгөө социализмаас улбаатай тэр нөгөө юм зан үйлүүд байна шүү дээ. Ийм хөвшил болцсон. Нөгөө одоо тэр нөгөө behavioral economics одоо сүүлийн үед айгүйх модонд орж ийн гэдэг шиг тийм хөвшил болцсон шийдлүүдээсээ бид нар гарч чадахгүй. Тэгээд нэг хитэн клишэн дотор эргэлдээд байдаг зэ. Одоо бүр ингээд нэг юм. За ийм хүн төлчих юм бол хүмүүс таалагдана. Тэ? Тэр нь яг цаанаа ингээд ийм тооцоотой юм уу, судалгаатай юм уу, үр дүнтэй юм уу, нөлөөтэй юм уу, гүү юм уу те. Тэгээд нэг ийм одоо юу гэдгийг нэг хотынхны хитэн юм ярьдаг, хөдөөнийх нь нэг хитэн өөр юм ярьдаг тийм үү. Одоо юу гэдэг эдийн засгч нар нэг ийм зүйл ярьдаг, хуульч нар нэг хитэн ийм зүйл ярьдаг. Тэгээ одоо нөгөө нэг тэр нэг хитэн үгийн сангаасаач гарахаа байлаа хэдүүл. Андиглээ. Тийм үү? Одоо би бүр тэгэж юу ярихаасаа бол бүр ингээд залхаж байна. Одоо энэ 3 нам нийлээд иймэрхүү асуудлуудаа шийдэж явах хэрэгтэй байсан байхгүй. Одоо энэ нь бүр ингээд хууль руу орцсон байгаа байхгүй юу? Сая 25 оны төсөвдөр чинь хуульчлагдсан мөртлөө бараг 5.3 их 80 орчим төгрөгийн одоо зардал төсөвт орж чадахгүй үлдчихэж байгаа байхгүй юу? Одоо нөгөө нэг хуультай тэгтээ. Хуультай. Нөгөө нэг тэр хуулийг чи хуулиудыг чи жагсаалтыг гаргасан. Нөгөө нэг ваучерны 18-аас ч мөнгө байхгүй тийм бүр. Тэгээ 5.3 баг 3 их 80 байгаа байхгүй юу? Тэгэнгүүт ахаад хуульчлаад орцсон чинь баг 10 их 80 байгаа байхгүй юу? Тэр 33.5 чи 10 их 80-д нь хуульчлагдсан зардал. Тэгэл харин хүн хууль салаачлахгүйгуудаа за одоо энэ яг хуулийг хэрэгжүүлэхийн тулд бас нэг тийм ажилтан хэрэгтэй байна. Одоо тий одоо эдийн засгийн хөшүүрэг хэрэгтэй. Энэ төр гингүүтээ айгу сайн хүн болол тэрий чи тусгачаа. Яг гэтэл тэр нөгөө сайн хүн болж байгаа юм нь болохоор яг тухайн үед нь тэр салбарт магадгүй дэмжиж хүлээж аавн тий. Тэр нь төсөвт эргээд дараа. Яг гоо тэр хуулиудын жагсаалтыг бас бүгдийг гаргаад ер нь яг ингээд хэрэгжүүлэх чадахгүй байгаа шүү дээ. Одоо дийлэнгээд нөгөө мөнгө нь авахгүй юм чи. Тэнгүүтээ одоо тэрийг цуцлаад тий одоо бас нэг тийм цэвэрлэгээ хийгээд бас нэг зайлуул нэг ажлын хэсэг гарцсан л явж байгаа. Тэгээд яг тэр бүх зүйл заалтуудын түүгээд тий одоо айл хуулиуд гээд тэнгүүд одоо бид нар чи ер нь бол одоо ингээд бааш олон хуулиуд байна. Тэр дээрээс нь өчнөө олон тэр захиргааны актууд байна тий. Тэр дундаас нэрэгдэж байгаа нь хэдэн өгөхлөөр бас айгүй цөөхөн. Тэгэл өнгөрсөн хугацаанд чи ерөөсөө л нөгөө төрийн бодлохоор дэмжинэ гэдэг агуулгаар чи ингээд нэг баахан цаас үлдүүлсэн. Дээр нэмээд давхарцсан ажил үүрэг байгаа байхгүй. Ингээд одоо бүр нэг хилцүүх гарцсан шүү дээ. Хэрвээ манайх компани энэ 5 хүн манад ажилладаг болоо тий мөн жихим хийлгэнэ гэтэл яг төрийн байгууллагын нэг албаны 5 хүний 2 нь ажил хийдэг. 3 нь баг хий маягийн. Тэгээд тэрийг бүр ингээд хайх юм бол тэр хүндээ биш байгаа юм л да. Тэр чинь хуульчилсан байгаа байхгүй юу? Нэг хууль хэрэгжүүлэх гээд нэг мэргэжилтээ авцсан. Гэтэл яг тэр хүн пүүлний тэр суманд юм уу хороонд багт тийм хийх ажил байхгүй. Гэтэ хуулиар яах вэ? Энэ хуулийг хэрэгжүүлэхийн тулд бүх сумд нэг орон тоо байна. Том аймгийн төв. За тиймэрхүү юм чи сарцсангүй юу бах. Гэтэ бол жишээл одоо нөгөө нэг ийм зүйл байгаа даа байхгүй. Зарим одоо төрийн албан агчд бол бүр амар ажиллаж байна. Одоо өөрхий зал ингээд сая ингээд намрын чуулганаар нөгөө төсвий чи ингээд хідэн удаа хилцэхэд буцааж тэгэхэд чинь одоо жишээл нөгөө сангийн яамныхан тий одоо тэр нэг хідэн шүн өдргөө тий хідэн одоо яг нөгөө нэг юун дээрээ суудаг Excel дээрээ суудаг энэ төр нөхдүүд сүултээ хүч та нар ер нь харьцаа юм уу энэ төр гэж асуудал тий. Тэр ингээд зарим нь ам мөрийгаа тий амар их ачаалтай ажиллаж байгаа хүмүүс бас зөндөө байна. Гэтэл огт юу хийж байгааг нь мэддэхгүй хүмүүс бас байна. Тэгээ төрийн албаны болохоор бас ер нь бол нөгөө чадах маш их суларсан яад вэ гэхэлэр ингээд өнгөрсөн хугацаанд чинь бас тийм хяналтч баг байлаа тий. Одоо тэр 8 жил ер нь бол бас нэг нам юм үнэлэхүү олонхоор засаглан гэдэг чинь одоо иргэдийн тэр нөгөө нөрөөний яриад байгаа иргэдийн хяналт иргэдийн юуг болохоор бас ийм одоо намууд
дамжуулж хэрэгжүүлж штэ тийм биз яг нөгөө нэг одоо энэ хурлынхаа бүтц дээр ч юм уу эсвэл одоо нөгөө төлөөллийн байгууллагууд дээр бүтц дээр тэнгууд 8 жил нэг нам ингээд үнэлэхгүй олонхороо түрээд явчихгууд ерөөсөө тэнцээч нөгөө иргэдийн нүд чих байхгүй болоод тэгээ бүр ингээд нөгөө нэг даам гарцсан гэдэг шиг те намайг тэгээд бид нар ч нөгөө төрийн алба бол нөгөө улс төрийн намаас тустай байх хэрэгтэй энэ төргээд бас баахан лозунгийн шинж чанартай юм ярьсан. Тэнгүүд одоо нөгөө зохиоч чунгахааргүй халж болохгүй халах юм бол шүүхтэд ороод ирдэг сайттайгаа дийл хийдэг. Тэнгүүд халах юм бол шүүхтэд ороод ирдэг. Тэгээд дээрэс нөгөө баахан нөгөө цалингийн юм уу авдаг нэмэгдэл авдаг тийм хүмүүс зөндөө байна шүү дээ. Тэр хүмүүс ажил хийхгүй. Тэгэхээр чи одоо тэр төлөөсөө бас эхлэмээр байгаа. Одоо жишээл төрийн албаа шинжилмээр байгаа. Төр гэдгээ ер нь юу гэж ойлгох юм. Тэр дунд болохоор үнэхээр би одоо юу гэдгийг яг ингээд төр одоо эх орныхоо төлөө гэдэг юм уу зүтгэж байгаа тангараг өргөсөн төрийн албаа хаагч энэ бол миний үүрэг хэдий би цалин багтай ч гэсэн би ингээд нийгэм тусдаа ажил хийж байна энэ төр гэдэг айгуу тийм одоо гоё мотивацтайгаар ажиллаж байгаа бас залуучууд байна. Надаа нэг юм бодогцсон. Уг нь яг жинхэнэ сумуудаа цөөлдөг. Тэг нөгөө одоо ингээд нөгөө ганцаархнаа хийх гэхлээр нөгөө улс төрчүүд алуулчих гээд идэг юмнуудаа уг нь гуруулаа хамтраад авсан дээр хийх ёстой байсан байтал эсэргээр нөгөө нэг тэнэг юм бүр улам гүнзгийрүүлээд бүр ингээд утгыг алдуулаа. Тэгээ бүр баг ингээд амаа ангаас хүн болгоны ам руу албан тушаал хийж өгөөд ингээд явчлаа л та. Хамгийн амар тэгж явсан уу те сая бол юу. Тэг ерөөсөө тэгсэн одоо ямар сайндад бүр нэг хамаагүй ардаа хүн намаас нэг ардсан намаас нэг ардын намаас нэг би ч ардснаас сонгоцсон шүү. 3 хүн аваачаад ингээд компани болгондор ингээд 5 сая төгрөгийн залинтай ингээд жижиг тусааж тэгэхээр ажил дуусаагүй байна. Одоо яамууд дээр бас ялгаа авахгүй зөө. Одоо нийслэл дээр хүртэл нийслэл дээр ялагдчихад ахт чи. Өөр 0-0-гоор ялагдчихад ах чи аваачаал байна шүү. 3 хав. Уг нь ёстой жинхэнэ нөгөө ус төрчихгүйгээр за манайхаа ёстой одоо л хийж авъя гэж байгаа л яамуудаа 12 яам болгож хаяал та ингээл явах хэрэгтэйсэн чи нөгөө их адаггүй нэг юм хоолнд орж байгаа хүмүүсийн нэг юм найр болгоод ингээд үгүй энэ ч нөгөө сум умаа багсгаад чи эдийн засаг масгаа явуулаад хөдлөхгүй байсан юмнууд явуулдаг шиг гаал гэж суугаад. Яг гоо тэндээ харамсмаар үнэхээр харамсмаар. За 3 нам хамтарлаа тий. Тэнгүүт ингээд тодорхой салбаруудыг одоо хувааж аваад тийм үү. За бид нар одоо энэ дээр ингээд хамаг хичээл зүтгэлээр ингээд ажиллая энэ тэрийг л одоо жишээл Арслан намын нөгөө 8 салбар бол айгу ойлгомжтой болчиход байгаа шүү дээ. Би тэр 8 чинь бол ингээд айгу гоё төсөөлчөд байгаа одоо жишээлх юм бол эдийн засгийн хөгжлийн яам төлөвлөлтөө хийн макро эдийн засгаа бодно тийм үү. Тэгээд дээрэс нь одоо тэр одоо нөгөө экспорт хөрөнгө оруулалт яа дараа тиймэрхүү бодлогын шин чанартай юмнууд дээр ажиллаж байна. За тэнгууд ажилтны эрдэс байлгийн яам болохоор бас яг нөгөө гол нөгөө макро эдийн засгийн хөдөлгөөх хүч болж байгаа тэр нөгөө нэг уулуурхаан төслүүд чинь тэнцээ явж байна тийм үү. Байгаль орчны яам тий бас л яг л нөгөө яг тэрнтэйгээ уялдаад ингээд нэг юм макро 3 яам байна. За тэнгууд нөгөө нэг хяналт шалгалтын маягийн бас газрууд байна тийм үү. Хуулийн засаглалыг хэрэгжүүлэх. Тийм. Одоо хуулийн засаглалыг хэрэгжүүлэх тийм үү. Одоо тэр нөгөө бол нөгөө хүний эрх хэрэгчлөөгөөнийхээ араас явах тий. Хууль зүйн яам байна. Тэнгүүд тэр нөгөө нэг үнэлгээ хяналтын хороо байна тий. Тэнгүүд цахим хөгжлийн инновацийн яам байна. Энэ гурав чинь хоршоод нөгөө хяналтаа хийгээд хуулиа чамбааруулаад нэтэр явуулаад бүх юмаа цаахан захимжуулаад саний нөгөө ярддаг зүйлүүдийг гой олгоод ингээ явмаар байна. За тэнгүүд ар дээр нь бол нөгөө юу барилга хот байгуулалт юу хоёр байгаа шүү дээ. 20 минут хот. Тэ? Тэгэхээр энэ орон сууцны бодлого энэ төр дээр бол одоо жишээл Арслан намд ингээд тодорхой бас юунууд байдаг байхгүй одоо ийм ур чадвар гэдэг юм уу туршлага тий. Тэр 20 минут гэж яриад байгаа юм чи ардын нөхөш Арслан намын нөхрөөс юм уу тий. Гүү юу. За эрдэнэбүр ингээд цаад байгаа. За тэгэхээр яах вэ гэхэлэр иймэрхүү маягаар ингээд салбарууд нь ойлгомжтой. Тий. Тэгээд яг тэрэн дээр өөр өөрсдийнхөө хүчийг үзье. Тэрнийхээ хүрээнд биш дараа яаман дотроо бүх томилгоонуудаа хийгээд одоо тэнгуүтээ одоо жишээл юу гэдгийг тэр томилгоонуудаа хийгээд тэр бодлогодоо итгэж байгаа хүмүүсээ одоо яг чөлөөтэй байршуулад би одоо жишээлбэл нөгөө нэг хууль зүйн яамны салбаруудын хүрээнд жишээл тэр цагдаагийн ерөнхий газрын дарга ч юм уу тий одоо тэрний хүчний байгууллага харин тий бага бүрдүүлээ чи бага бүрдүүлэхгүй бол ер нь гэхдээ яаж ажиллах вэ би за байж би танаа намын жишээн дээр авах болъё зэ хүн намын яг танаа нам дээр учирч байгаа зовлоо яг хүн нам дээр учирч байгаа
Жишээлбэл эрчим хүчний реформ хийлээ. Ардын намын сайд нь садавч гараас утчих واخ. Яг хууль зүйн амтай адилхан. Хууль зүйн ам дээр цагтаагийн дараа солиулахгүй гэдэг. Юу яриад байгаа юм чи? Бид нар тийш болгож яг ингэж утчих واخ. Тэнгүү төрхийн амтай яг сайд хөөрхөн хөөрхөө энд юу яриа явж байгаа. Яг ажил руу орохлоор байхгүй. Яг дорж хандад яг энэ зовлонд тулгарч байгаа. Өнөөдөр офисын ах бол үгүй л гэж суучих. Юу яриад байгаа юм бэ чи? Нааж дандаа манай хүмүүс юу яриад байгаа. Миний тэр хөөрхөн юу мууга сэргэгдэх юмнуудыг оруулж ирээл явгээд. Ингээд тэгээ нөгөөдг нь өөргөө тэрэнд нэвлэрээл ингээд тэрүүгээр нэг сэргэгдэх ярьсан шиг л ингээд явж. Яг ийм юм явж байна. Тэгэхээр одоо нөгөө зардал буурах уу? Зардал яах вэ? Зүгээр зардлаа яаж бууруулах уу гэдэг байгаа шүү дээ. Танд зардлаа яаж бууруулах вэ? Суур юмнууд бол байна тийм ээ. Бүтцээ багасгахыг. Би бол хэлээд байгаа. Гуруулаа нийлцсэн дээр зардлаа буулгаж байгаа гэдэг болохгүй нэ гэдэг байгаа байхгүй юу? Гэхдээ энэ нөгөө зардлыг чи өөрөө одоо энэ төсвийг чинь тавихтаа бид нар нэг юм дотоодын нийт бүтээгдэхүүнээс тэдэн хувьтай энэ төргээд урсгал зардал 30% дэшгүй тэргээд гаргаад тавьчихж байгаа тийм. Тэнгүүт энэ дээр нэг ийм асуудал байгаад байгаа нь зүгээр миний харж байгаа л үнцгэл юм л та. Бид нар манай урсгал зардал та тооны хэлж. Төсвийн тоонууд байна. Тэ? За нийт төсвийн чинь 74% нь урсгал зардал, 26% нь хөрөнгө оруулалт байна. Урсгал зардал дотроо цалин хөлс болон нэмэгдэл урамшуул гэдэг нь 19.6 нөгөө 220 мянган үний чинь. Тэ? Энд чинь нөгөө төрөмчт энэ ч ороагүй ба шүү дээ. За тэнгуү тэтгэвэр тэтгэмж халамжийн зардал 20.5. За татаас урсгал шилжүүлэг 13.4. Татаас за наадхан дээр чи яриа шүү. Тий, энэ дээр ярьж байгаа. Ярина. Хүүхдийн 10 минут үлдсэн. Хүүхдийн мөнгөнд тэтгэмж 4.7. Байр ашигтай холбоотой тогтмол зардал 2.4. Үйл ажиллагааны зардал 2.7. Хүүгийн зардлын зээлийн үйлчлэгийн төлбөр чи одоо ихнээд гараа явчихад байгаа шүү дээ. Ерөөсөө 1.5 орчим ихнээд. 3.9. Бусад зардал 6.3. Тий. Яг тэтгэвэр тэтгэмж цалин хөлс бол хамгийн том зардлууд байгаа да. Тэн чи яг нэг хүнд очиж байгаа зардлууд учраас бас их тийм өөр нэгууруудтай. За тэгэхээр эндээс болохоор жишээлбэл цалин үйлс дээрээ одоо тийм түрүүний нөгөө хилдэг тодорхой ангиллуудын нөхдүүдийг 15% жишээлбэл бууруулъя. Тийм ээ. За одоо энэ татаас урсгал шилжүүлэг дээр асуудал. Татаас гэдэг чинь эргээд нөгөө хувийн хвшлээ бас угжаад тий өрсөлдөх чадваргүй болгоод тэгээ нэг юм дабл стандарт давхар зах зээл үүсгээд энэ нөхөрт 3% та зээл өгөөд энэ нөхөр дэмжээд тий тэнгууд энэ нөхрөнд зайлвал 30% зээлтэй л махигаад байна адилхан юм хийгээд тэгээ банк усаас зээл авцсан тий тэгээд би ялуулсан шүү дээ. Тэгээд баг ганцхан хөдөөж хүн салбар дээр юм шүү. Барилга хоёр дээр. Аагүй одоо жижиг дунд үйлдвэрлэх дэмжих сангийн зээл гэж байгаа шүү дээ. Тэрэн дээр бүр ийм жишээ гарсан заяа. Хоёр хайрцагны үйлдвэртэй нэг нь өөргөө жоохон боловсруулалт муутай бичиг үсгийн чадвар байхгүй бол банк ус санхүүгийн байгууллагаас зээл аваад ашигтай ажиллаад байгаа. Бүр бахигаад. Тэгсэн чинь нэг нөхөр болохоор зүгээр ингээд бодож ирсэн бичиг үсгийн чадвартай айгуу сайхан төсөл бичдэг ойчоод зээл 3% зээл авчих. За тэгээд яг хоёулаа хайрцагны үйлдвэртэй болсон. Энэ нөхөр нь энэ хүний татварын төлсөн мөнгөөр зээл авчиж байгаа. Татврынх нь мөнгөөр нөгөө 28%-ийнхаа банк усынхаа зээлийг төлөөд татвараа төлөөд тэгээ ашигтай гараад хөрхийн махигаа явж байгаа. Тэгэхээр чинь энэ нөхөр бичиг үсгийн чадвартай энэ хүний төлсөн татвараар зээл авчих واخгүй. За тэгээ жил боллоо. Энэ угаасаа мэдээж 30% юутай 28% зээлтэй хүн чинь энэ хүн дампуурна шүү дээ. Энэ үлдлээ. За тэгээд 2 жилийн дараа зээл нь дууссан. Тэгэд яг жинхэнэ цэвэр зах зээл дээр гараад ирж байгаа واخгүй. Энэ бас дампуурсан. Тэгээд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн мөнгө яасан бэ гэхээр тэр хайрцагны аль үйлдвэр нь дампуурал тэгээд дууссан. Яг л ийм л жишээ. Наад чи энэ татаас хөнгөлөлтөөс тустай байж магадгүй. Хөнгөлөлтөнд явж иж магадгүй. Татаас бол ер нь баг 600 тэрбум төгрөг байлуу. Инжир чинь. 2 их 80 гэсэн хөдөө аж ахуй байгаа. Нийт. Уу яг хөдөө аж ахуй нөгөө 1.5 тэтгэвэр байдаг байхгүй юу? Баг 1.4 их нийтэн тэтгэврийн татаас. Тийм. Уу яг нэг зээлийн хүүгийн татаас нэг 500 орчим тэрбум байгаа. Тэрийг ингээ бодоод үзэх юм бол цаана баг 4-5 их найдын зээлийн их усрын одоо хүүгийн зүрх байхгүй. Тэгэхээр бол одоо жишээл юм
нөгөө бодлогоор дэмжинэ гэд зарим хүмүүсийг ингээд юм баг хүүтэй зээлээр угжаад байна гэдэг чинь болохоор нөгөө бид нар өөрсдөө бас хувийн хвшлийг алаад байна шүү дээ. Өрсөлдөх чадварг болгоод байгаа тий. Тэр чинь нөгөө зах зээлийн зарчмаараа ажиллахын тулд тодорхой өрсөлдөө өргөхөдрийн дэгдэхийг хэлж тийм ээ. Тэгэхээр чи ер нь бол одоо нөгөө манай хувийн хвшил байхгүй болцсон нь бас нөгөө түүнээс харагдаад байна шүү дээ. Яг гэхэлэр нөгөө нэг юм давхар зах зээл үүсдэг өрсөлдөөн байхгүй. Нөгөө зах зээл чинь зах зээл юусоо биш болчиход байна шүү дээ. Тэгэхээр одоо жишээлбэл би сая одоо нөгөө нэг тэр Еврад дээр жишээлх юм бол айгүй шөмжлөлтэй байсан. Яг гэхэлэр тэр чинь ингээд нөгөө нэг манай нөгөө бор зүрхээр нөгөө махиж байгаа бас нэг зөөхөн хідэн үйлдвэрүүд энэ төр шүү дээ. Одоо хүнсний энэ төр те нөгөө нэг хөнгөн аж үйлдвэрийн ч гэдэг юм уу те. Тим нөхдүүд чинь ингээд яг одоохондоо ингээд нэг махигаад яваад байна шүү дээ. Гэтэл магадгүй ингээд гинт шийдвэр гарангуудаа ингээд энэ хойд өршөөс ч юм уу юм хямдхан юмнууд ороод ирэх юм бол бүгдээрээ бас байхгүй бол. Тийм ээ. Тэгэхээр нөгөө богино хугацаанд тэр чинь ингэж бүр за хийлээ гэж бодоход ингээд ийм айгу урт хугацаанд хүмүүст ингээд нэг жоохон сануулга өгж байгаад тийм үү. Ингээд бэлтэж байгаад гэдэг шиг. Бэлтэн гэдэг нь зүгээр нөгөө нэг тэр хүн өөрөө бэлтэх ёстой шүү дээ. Бас нэг төрчнийг хайх тэр бэлтээд тахын чи. Гэх мэтчлэн бид нар нөгөө нэг ийм хувийн хвшлийг ийм өрсөлдөх чадвартай болохгүй бол тий хувийн хвшлээ дэмжиж гин гэд ингээд аваачаад угжаад бэлэнчлүүлээд дахлаар чин тэр зах зээлийн зарчим чинь ч байхгүй. Тэр утгаараа бол одоо бол би бол нөгөө цаг баг байгаа учраас бас нөгөө хувийнхандаа тэгээд ер нь одоо юм нөгөө залуучуудаа одоо юу гэдгийг одоо нэг тийм мөрөөдлөхөд төлөө явмаар байгаа хүмүүстэй бид нар өөрсдөө идэвхтэй баймаар байна. Одоо хувийнхан ч гэсэндээ ингээд шахачаардах юм аа ингээд айгу оновчтойгоор шаардмаар байна. Тэр холбоо молбоо байгуулдаг бол нэг хоорондоо хил ам хийхгүйгээр шууд ингээд нэг төрийг бас шахдаг баймаар байна тий. Тэгэнгүүтээ ингээд нөгөө нэг юм бодлогот ингээд бас нэг юм одоо юу гэдгийг хяналтаа тавьдаг баймаар байна. Иргэд одоо жишээл миний татврын мөнгө хаана явж ийн яаж ийн араас нь явдаг баймаар байна. Тэгэхгүй бол нэрнгээсээ зүгээр нэг одоо хэдэн улс төрчд найдаад тий. За энэ нөхдүүд 4 жилийн өмнө одоо мэдхгүй сая ингээд жилийн өмнө сонгуулиар эрэхтэй аягүй гоё юм ярьсан инээ тэрийг хичээд хайчиж боломгүй. Тэгээ эн чинь айгүй тийм хамтын бас үйл ажиллагаа байгаа даа шүү дээ. Тэгэхээр тэр нөгөө нэг одоо чиний юун дээр зурсан 100 мянган нөхөрч гисэндээ үндслүүдээ яриад тийм үү. Тэгээд одоо жишээл ингээд боломж болцоогоо яриад тэгээд нэг юм ингээд хилцүүлэг өрнөж бас хийхгүй бол болохгүй гэсэн санаа. Юу нь яг хилцүүлэг айгүй сайн өрнөж байгаа шүү. Бас манай 100 мянга бол хийдвэртэй байгаа тий. Тэгээд яг энэ татвардар нөгөө нэг одоо сүүлийн үед хувийн хвшилтээр маш их ажиглаж байгаа залуучууд ирээд ажилд орохлоор би нийгмийн даатгал төлмөргүй би татвар төлмөргүй би тийм л цалин аммаар. Тэнгүүд ажил олгогчд шууд нөгөө нэг бүх юм хасагдсан дүнгээр ингээд тохироод байгаа байхгүй юу. Тэгээ энэ өөрөө маш буруу юм байна. Яг гэвэл тэр хүн угаасаа татвар төлж байгаа. Нийгмийн даатгал төлж байгаа. Тэрийг ерөөсөө одоо мэдэхгүй шүү дээ. Энэ залуучуудад энэ зүйл ингээд түгээмэл тарах юм бол энэ өөрөө буруу зүйл гэж хараад байгаа байхгүй. Тэгэхээр одоо бид нар ч гэсэн татвар хураалтан дээр ч гэсэн одоо өөрчлөлт хийх шаардлагатай байна. Айгу энгийн баймаар шүү дээ. Энгийн гоо. Одоо таны цалин ингээд бүтнээрээ орчдөг тань лөө. Тийм. Тэгээд нөгөө нийгмийн даатгалч ингэж хуваалж чинь дээ. Сайн тэгэнгүүт нөгөө зээл төлөлчиг орсны дараа нэг цагийн дараа таныхаас заяа. Хувийн орлогын албан татвар чинь нийгмийн даатгалч ингээд автоматар хасагдчихдаг дахиад. Гэхдээ ер нь тийм л болмоор байна. Нарийн хариул шүү дээ. Өөртөө төлдөг бол. Тэгэхээр тэр хүн чинь өөрөө төлж байгаагаа харах байхгүй юу? Нарийн хариул компани одоо улсын өмнөөс татвар хурааж үүрэг үлдээгээд байгаа байхгүй юу? Тийм. Агчид би өөрөө тайлбарлаад байгаа шүү дээ наад чинь. Чигээд яг та бас өмнөх нийгмийн л бас нэг үлдэгдэл шүү дээ. Нэг журмаар л тэрийг нь хийгээд хурааж хуулийн дээр байгаа суудхан төлөгч гэдэг. Суудхан төлөгчийнхээ үүргийг гүйцэтгэхгүй бол захирал нэгүүд шүү дээ. Хүмүүс нь бол өөрсдөө төлөй гэдгийг бол мэдээд байдаг. Тэгэнгүүт тэрийг нь нэг талаас нь компани өгж байгаа юм шигээр компани хурааж өгж байгаа юм шигээр тэгээд компанийн захирлууд ажил олгогч нар ч гэсэн тэрийг нөгөө хүнийхээ өмнөөс өгж байгаа юм шигээр бодоод байгаа. Одоо бүх аж ахуйн нэгжийн цалин банкны дансаар шилждэг болсон шүү дээ. Тэгэхээр одоо энийг өөрчилж бодлогын хэмжээнд энэ өөрөө том тийм суур асуудал байхгүй юу? Суур асуудал яриад дахиад хүн өөрөө ингэ бодно шүү дээ. За миний цалин 2.5 сая ороод ирлээ. 300 мянган нийгмийн даатгал хасагчлаа. Дахиад 2 минутын дараа 200 мянган хувийн орлогын татварыг хасагчвал ингэж бодож л байгаа юм. Би бодохгүй байгаа юм шиг л харагдаад байгаа. Гэхдээ яг ингэ яриа суухаар бол гүү ерөөсөө тийм биш шүү. Тийм биш шүү. Ерөөсөө л гардаар авдаг цалингаал боддог болохоос биш 2 жил ажилтсан мэргэжилтэн хүртэл өнөөдөр тэр нэг хөв дээр зурсныхаа дараа надад тэгж байгаа байхгүй. Би ийм даатгал татвар төлдөг байсан юм гэж байгаа байхгүй.
Тэгэхээр чи 90 нь бол зүгээр ингээд нөгөө гардаар авдагаараа л хэрэгцээгээ төлөлөө явуулт юм байна. Иргэд бол. Тийм учраас энэ дээр өөрөө ингээд хүн хардаг болчвол тэр нэг цалингаар амьдарч байгаа сая орчим хүн чинь ядахта тийм хариуцлагатай иргэн болох. Харин дараа нөгөө татвар төлөгчийнхээ хуваар бас тодорхой шаардлагуудыг тавих тий. Эцсийн үг явж байгаа тий. Тийм. За угаасаа нөгөө нэг цагийн дотор ингээл ярих нь өөрөө хэтэрхий богинддаг л доо. Тэгээд би болохоор нэг цаг 20 минут болсон явж байгаа шүү. Тийм үү. За. Би болохоор нэг ийм санааг ерөнхийдөө барьж явдаг гэсэн үг яг миний гол зарчим гэх юм да. Хүмүүсийг өөрсдийг нь илүү сайн сургаад ойлголттой болгоод мэдлэгжүүлээд ингэх юм бол тэр шахалтан гэж зөв орж ирэх ийм нөхцөл бүрдэх байх. Тэгэхээр би зүгээр яг эцсийнхаа үгийг ингэж хэлмээр байгаа. Эцсийн үг гэж яваарай. Сүүлийн одоо төсөвдөр те одоо за 3.4 ч байна уу 34 их 80 ч байна уу. Ойролцоогоор нэг тийм тоо гарчлаа шүү дээ. Тэгэхээр хүмүүс энэ чинь яг ямар хуу хэмжээний мөнгө байна гэдгийг нь ерөөсө харахгүй байгаа. Тэгэнгүүт одоо жишээ нь юу гэдэг хүмүүсийн анхаарал татж байгаа юм юу гэхээр мөнгөний хэмжээ биш яг тэрэн дээр яригдж байгаа сэдвүүн сонирхолтой байгаа байхгүй. Одоо би зүгээр нэг жишээ хэлэх юм бол төсөв баталж байгаа соёлын яам дээр нэг 18.3 тэрбумын асуудал яригдаадсэн зүг. Соёлын хууль. За мэдгүй яг юун дээр байсныг нь бол мэдгүй. Тэгэнгүүт тэн дээр ийм хэмжээний мөнгө 18.3 тэрбумстай амар их мөнгө гээд бөөнөр ингэж орж исэн хэрнээсээ сүулт нь ардталт нь үлдэж байгаа өөр асуудлуудыг нь юу 33.4 их 80. Би одоо тэгэхээр харьцуулж хэлэх гээд байгаа. Би энийг бас ганц газрууд хэлээд байдیں۔ 34 их 80 гэдэг мөнгөний хэмжээ бол 34 мянган тэрбум юм аа. Тэр соёлын ям дээр яригдчихсан 18 гэдэг бол 18 төгрөг мөн. Тэ? Ийм харьцаатай харагдаж байгаа байхгүй. 34 мянгаыг харьцах нь төгрөг рүү зүгээр хэдүүлээ харъя л та. 34 мянган төгрөгийг харьцах нь 18. Тэгэхээр хүмүүсийн сонирхол 18 дээр нь байж байгаа дуусчаар ардталт нь юу болж байгаа вэ гэхээр малчдын зээлийг тэглэх асуудал хинч ярихгүй өнгөрсөн. Магадгүй тэнцээ ойролцоогоор нэг за 5 их 80 гэж яригдчихл байх шиг байсан эргээд ингээд яг шийдэх асуудал байхгүй. Тэглээг шүү дээ. Тэглээг зүгээр яригдчихсэн гэж байгаа юм тий. Тэгэхээр тэрийг нь тухайд хинч ярихгүйсэн баг. Тэгэд энийг нь ярихгүйгээр тэр чинь ойролцоогоор 1300-г харьцах нь 18 төгрөг яваад шүү дээ. 1300 төгрөгийг харьцах нь яг өөр нь бол 1.3 их 80 юм билээ. Тэгэхээр 1300 төгрөгийг харьцах нь 18. Тэгэхээр хүмүүсийн сонирхол хүмүүсийн тэр юу зөвхөн тэр нэг мэдээлэл дээр нь яваад байгаа болохоос тоон хэмжээнд дээр ерөөсөй явахгүй байна гэж хараад. Тийм учраас хүмүүс тоон хэмжээгээ харж агаад хамгийн одоо үр ашигтай гэж үзэх юм уу юу гэх юм одоо меритига зарчмаарч гэх юм уу харж агаад тэр анхаарал татагдж байгаа тэр зүйлс нь болохоор яг эхнээсээ л байх хэрэгтэй байхгүй. За энэ чухал энэ надад бол тийм янз бүрийн тоонууд зөндөө байгаа. Тэгэхээр магадгүй ингээд бас нэг сонирхож байгаа хүмүүс цуглаад одоо илүү юм одоо нээлттэй тоон дээр ажиллах харуулдаг баймаар байгаа юм тийм. Яг нөгөө төсвийг батлах хэлэлцэх үйл явцын үед болохоор тэр их датан дотор ороод иргэдийн ингэж штэ тийм хангалттай нөгөө нэг детальны биш байхгүй юу? Өргөн баригдсан хувилбар вебсайт бол олон нийтэд ил байгаа хувилбар тэн дотроос манайхны олсон нь тэр соёлын ваучер тараах за тэр бяцлагны үйлдвэрч гэдэг юм ингээд бүр тэр хаан бөөнөрийн ирэг дээр нэг онгоцны буудал энтер гэдэг ийм зардлуудыг иргэд болон одоо нэг идэвхтэй хүмүүс одоо хэвлэл мэдээллийнх нь нийлж хагаад олсон тэр хэд байхгүй бус тэр бүхэл тоон дотроос олж чадахгүй одоо бид нар би ч ороод олж чадахгүй тэгээ бүр ингээд бөө нэхэл дагал болж иж задрааг нь олно гэхээс. Тэгэхээр нөгөө одоо ингээд 9 сарын 1-нд ирэх жилийн төсөв ороод ирнэ шүү дээ. Тэгэхээр одоо гишүүн байгаа юм чинь илүү тэр нөгөө нэг иргэд олон нийтэд илүү олон мэдээллийг л нээлттэй болгомоор юм байна. Аль болох задаргаа бүр одоо томилолт гэвэл энэ томилолт яг яам нэгж хилцээрээ яаж задарч байгаа юм тэр ерөөсөө маш сайн задаргаатай байв. Шүүд бол нэг бас задлах сонирхолгүй юм байлээ. Ягаад гэвэл нөгөө тойрог дээр нь орж байгаа мөнгийг асуулахгүй тулд гişүүд бол ер нь бас ингээд багцаар нь оруулаад чимээгүй байж байгаа л батлуулчих. Яг байдаг жагсаалтах тийм. Үгүй ер нь тийм. Яний юу сүүлд нь бид нар чинь нөгөө нэг хамгийн сүүлийн төсөв бооход бас нэг ажлын хэсэг гараад гэхдээ тэр 4 хоног ажилласан ажлын хэсэг. Тэгээс ангийн яамнаас бүр нөгөө Excel-үүдийг авч жагаад сүүлдээ чи өөртөө баг компьютераа гаргаж ирж Excel дээр нь үзэж дараад те нөгөө янз бүрийн анализ фильтрүүд энэ төр хийгээд явсан байхгүй. Харин тэгэхээр одоо ингээд энэ удаад яг тэр нөгөө өснөгтүүдэд нээлттэй болгоорой нэг тэрэгээд байгаа дээр хөрхийс ангийн яамныхан ч гэсэндээ бас юутай л байгаа. Арай юм урайлгах гэдэг юм уу те. Тэгэхээр саяны төсвийн хилцүүлэгч чинь бас сайн ч мууч бас нэг олон нийтийн анхаарлын төвд
очлоо шүү дээ. Тийм. Тэгэхээр дараа жилийнхаас өмнө одоо ингээд нөө засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр орж ирнэ. Иргэжлийн. Тэрэн дээр чинь бас нөө төсөвчин өргөн барьцсан байлаа. Тийм. Тэгэхээр одоо тэрнээс ахуулаад хэдүүлээ ажиллаад эхлэх хэрэгтэй байхгүй тий. Одоо тэр үйл ажиллагааны хөтөлбөр чи одоо юу тий парламент дээр тавигдсан ба. Таны үзүүлэлтээс аппликейшн дээр байгаа хөрөнгө оруулалтын төслүүдийн одоо юу нэ ирэх жилийн хийгдэх төслүүд нь ер нь байна. Тий, одоо бүх төлөвлөгөөнд яг төсөвчин яг тэр төлөвлөгөөн дээр бас суурилж явж байгаа учраас тэр гих мэтчлээ хийх ажил бол маш их байна. Уул нь ингээд бөөнөрөө ингээд бас нийлээд ажиллавал бас айгүй үр дүнтэй байна. Тэгэх юм бол бас өөрчлөлт гарч байгаа. Ажиллах гал ингээл юм хийгээл яваад байна. Харин тий. Маш их баярлалаа. Тэгээ дараагийн удаад магадгүй нэг тийм арга хэмжээ зохион байгуулж болно шүү дээ. Тэгэх юм бол энэ манай баарнд чинь байнга 7 хоног болгон тийм балаа юм болно тий. Тэгээ баарнд ярих юм. Үгүй ер нь бол баарнд л улс төр ярьд юм л шүү дээ. Одоо Европ хаасайгүй л тийм л. Энэ ажлын дараа л ихэнх нь цугладаг. Тий. Ер нь манай баар чинь нөгөө улс төрийн баар болохоор энчэнэ айгүй их улс төр ирдэг хүмүүс ирдэг. Тэгээд энчэнэ маш их асуудал ярина, энчэнэ онлооч ярина, гэсэн бүхэл юм ярьдаг юм байна. Тэгээд ямар ч гэсэн хүрэлцэн ирсэн та бүхэндээ баярлалаа. Тэгээ уг нь гуруула нийлээд авсан дээр уг нь олон жил угжирсан юмнуудаа шийдчих болов гэсэн чинь балаараад мега төсөл мөслөгөд солиороо дүр хадуураа яваад гисэн. Тэгээ уг нь яг л тэр хийх ёстой юмнуудаа л хийх байж дээл гээд одоо энэ подкаст амрагийн эцсийн үг өн тэ. Миний эцсийн үг. Татвар буурахлаар төсөв бууруулахаас өөр аргагүй болно. Бага төсөв дээр хянахад амархан. Бага төсөв дээр бас үр бүтээл өндөр. Наад чи өнөө. Өндөр төсөв дээр хамаагүй гарын салаагаар живчээд байгаа байхгүй яаж хаанаас эхэлж байгаа ч гэдэг. Хамаагүй гарын салаагаар уусгана. Хамаагүй тэр гандангийнхныг авчраад лавшаага нээлгэн будатаа ургаа нээлгэн нэг сум дээр 3 ширхэг соёлын төв барина те бүр ингээд гарын салаагаар уусгана. Иргэдэд үлддэг мөнгө ихсэх тусмаа улс орны GDP өсдөг. Төрд очдог мөнгө ихсэх тусмаа ямар ч үр ашиггүй зарлагууд нэмэгддээ шүү гэдгийг та бүхэн ойлгоорой. Тэгээд манай подкаст ирсэн та бүхэнд маш их баярлалаа. За баярлалаа.